За. За. Сайн байна уу хүрэл сонир сайхан юу вэ? Сайхан ажил төрлөн дүүрэн сайхан уу? За сайн байна уу? Сайхан ажиллагаагүй яг уу гэдэг тэгээд одоохондоо ажиллахгүй л. Ажилгүй гэхээр ч одоо ажил гэдэг ойлголт ч бас их олон өргөн юм шиг байгаа шүү тий. Таны түүх чи өөрөө их баялаг болохоор та бас их олон төрлийн ажил хийдэг юм шиг байгаа. Дүүн тэр утгаар нь асуусан. Тэгэхээр одоо Тэнгэрийн зулаа газрын давааж Монгол их орон гэдэл яруу найрагчтанд сайхан магтаад л нэвтрүүлгээр тийм сайхан үг өгүүлбэр яваад л хүн бүхэн тэгдэг. Тэгээд газраас ч нь бол одоо бүх үржин шимтэй бүхэн ургаад тэнгэрлүүгээ цойлдог ийм нэг байгалийн жам байгаад ах шиг юм тийм ээ. Тэгэхээр одоо газар хөдөлчих үедээ, газар шилгээх үедээ гэл өвөг зарим өвөг дээдсийн настай хүмүүсийн амнаас нь гарч байх юм цөлжөөд байна гэдэл хүн болгон ярьж байхын энд нэг тийм байгалийн гэх юм уу учир уялдаа холбоо байдаг юм шиг байгаа юм зүгээр нэг ажижээ суух нэ. Тэгэхээр энэ их гайхамшигтай дэлхийн цэвэр усны их үлгээ болсон Монгол эх оронд маань хурж болдог зүйл, хурж болдоггүй зүйл, оролдож болдог зүйл, оролдож болдоггүй зүйлс гэх зүйл бас байна. Тэгэхээр энэ тухай танаасаа сонирхол. Тэгэхээр ч одоо манай монголчууд бол тэнгэр заяатай ард түмэн би түрүү хэлжсэн захын нэг орчны аваа ч юм уу захын нэг одоо нэг ядуу гэрүүл энийг гэхээр гараа зүүрэхэд тэнгэртэйгээ холбож байгаа байхгүй. Тэнгэр заяатыг тэрийг хэлээд байгаа. Тэрнээс биш хүний сүнс даавал хэлдэн ухаа тийм бөөмөө янз бүрийн муухай хүмүүсийн тэнгэр биш шүү. Энэ бол Монголын тэнгэр. Тэгээ монголчуудын заяа гэх гэж байдаг шүү дээ. Тэгэхээр биднээс одоо газар хөдлөх юм бол газар хөдлөлтийн тэр хүнтэй газараас хөнгүү газар шилжүүлдэг хүн байна. Тийм ээ. Одоо гал усны гашуун зовлон үрэх юм бол тэрийг сэргийлдэг хамгаалдаг хүн байна. Ганцхан төрөөс Монголын төрөөс одоо тэрийг ингээ хаагаад дарамтлаад ингээ боолж авсан учраас одоо бол ер нь би нэг өвөлийг салхилуулахад л хэрэг болдог. Нөгөө мөнгө тойдоо гарцсан уусууд ирж намайг дарамтлж салхилуулж мөнгө олно тэднээс над бол ганцлуур өгөхгүй. Намайг бол нохооны дагтайч хөндлөхгүй. Хаа явсан газар мөрдөөл дагаал явж яадаг. Тэгэл манай энэ элбэг төрч ерөнхий эзэгч Норвей алтуу хийднүүсэл хүмүүс байдаг юм бил. Тэгээ одоо бол энэ жил бол жилийн жилээр хавар бол газар хөдлөх магадлал хамгийн их өндөр байдаг. Газар хэсэг тэр агшин тэр. Нодн бол хоёр газар айхтар хөдлөж дэлхийн ямар улс хоёр удаа газар. Тэгээ яг газар хөдлөж мэдсэн л болохоос биш хаана хөдлөж байгааг мэдэхгүй. Би одоо тийм болцсон мөр. Урд нь за тэнд газар хөдлөх гэж нэгээд за усад газар хөдлөх гэж байна гэгээд ус руу очиод тэндээ нэг хоёр хоноод ингээд түүний гайгүй болчихгоо буцаад ингээд ирчихсэн. За дорногоовт газар хөдлөх гэж нэгээд би дорногов руу яваад тэнд бас нэлээд тоноод ингээд ирчихсэн. Тэгэл гайг болчихсон. Тэгэхээр аймаг руу бас явж ирсэн. Таны энэ одоо байглаас заяасан энэ одоо эрдэм мэдлэг, увдас чадал, эд шид гэж нэрлэх үү танд ингээд заяатсан байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр таны хэлж байгаагаар Монголын төр зохих усны тэр байгууллагууд тантай маань хамтраад Монгол түмнийхээ төлөө ингээд таны мэдээллийг ингээд хуримтлуулад сан үүсгээд боломжийн ийм бодлого боловсруулад явах тийм сайхан цаг үе одоо таны яраагаар бол байхгүй байгаад байна шүү дээ. Энийг одоо та ойлгуулах талаар гэхүү одоо ямар арга хэмжээ авч ирсэн бэ? За одоо дараагаас зөндөөл бичижсэн. Та ийм болж ирсэн ингээд 102 ч гэсэн мэдээлэлтэй зөндөөл өгчээсэн. Тэгэхээр тухайн үед ч одоо тэгээд юу байдаг вэхээр ерөөсөө л дарамт ирдэг. Дарамтлал боолчлоод ахаас биш өөрөөр тийм нааштай ханддаггүй шүү дээ. Одоо онцгой байдлын албанд би хүмүүн алга болчлоо тэгчлээ гэл тэгдэг. Тэгээд би тэр нэг явмаар байна одоо ингэдэг мэддэг зэдэг гэсэн чинь тэр нөгөө онцгой байдлын албан агч чинь бас нэр хүний эрх хугацаанд бас цалин байлансан авдаг юм байл л дээ. Яг ганц хоёр хүн ирж хахад бол өөрсдөө ирж хагаад
гадны оролцоогүй тийм ээ ирж шаагаад явал бас тэр улсууд нь хэрэгтэй салин байландаа сайн л байдаг юм л. Оны хугацаанд хамтвал тийм байт юм л. Би тэрэнд нь бол явъя гэдгсэн тэг өсөл гаргасан тэгээд явуулаагүй. Тэгээд шалтгаан нь бол тэр юм байлаа. Тэгээд тэрийг бол зөвүүл гэж бодож байна. Одоо ажлын албаа агчиж бас л тэгэл хүнд хэцүү ажилтаа хамгийн хэцүү юмтай оролцох хүмүүс төрөй. Тэгээд одоо тэднүүсийг нэг хэдэн төрлийн салиа авах гэж яхад нь би очиж байгуулаад тэгээд явах. Тэгээ яг би нэг ийм хүсэл тавьсан. За энэ Евро Скватер аймгийн Доронтын тэр тал төмөрчмөл дээр биш ухсалтай намайг сэрэх 86 онд нэг айхтар төмөр болоод олон айл гэр оронгүй болоод ингээ мал гойсууд болоод ингээ хэд нэг тэр төмөрт анх очиж сэрэх багтаа унтраалтчихсан юм байна. Тэгээд тэрнээс хойш тэрээс орчоогүй. Тэгээд төмөр болохоор төмөрт одоо ингээ явдаг бол яа би гэдэг хүсэл тавьсан л да. Тэгээд онцгой байдлаас одоо юу гэдгийг бас л өгөөсгч нь яасан тэгээд яагаагүй шүү дээ. Талын төмөр гэдэг чинь нэг талаас эхлэхээр хасар хурдтай явдаг байхгүй. Очоод одоо салхийг нэргүүлдэг ч юм уу тийм ээ. Ингээд салхи хэрэгүүдээ тэрүүд бас өөр болно. Тэгээ бороо оруулдаг ч юм уу ийм нэгэнт л одоо байгалаас заяатсан юм чинь тийм үстэй. Тий. Ингээд бас улс орондоо туслая гэсэн юм хүсэлтэй байгаа л да. Мэдээж ийм авьяас бэлэгтэй хүн бол одоо маш цөөхөн мянган жилд нэг ч юм уу төрдөг байх л да. Дүүн тэр учир холбогдлыг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч ч гэсэн зүгээр хар ухаанаар бодох. Авьяас хийдэг биш. Энэ бол авьяас хийдэг биш шүү. Энэ бол байгалаас заяасан байхгүй юу? Тий. Одоо монголчуудыг олноор нь газар хөдлөлт нэрвэгдүүлээд бүгдийг нь алчий гэж бодохгүй шүү дээ. Тимийн тудлал одоо биш нэгсэндээ бол байгалийн хамгаалагч гэсэн үг байхгүй юу? Ааха. Тэгэхээр байгалаас би тий. Тийм байна. Байгалаас заяасан тийм байна. Байгалаас заяасан энэ сайхан одоо бидэнд эдгээсэн хүнээ ойлгоод ядаж л дарамтлахгүй байх тийм арга чарга одоо юу байдаг юм бол тоо? За мэдхгүй. Дарамт шалтгаан маш хэцүү. Одоо би чинь 2 дахь башинтай гаражтай байсан. Илбэг төрж хөлөгч болоод наагч чинь тэнд дарамтлал бүр амар болгоод тэгээд би тэндээсээ нүүс одоо хөлсний байраар 10 хэдэн жил явлаа. Хашаа байшин тэгээд нэг хажуу өрөө хөсөлтөд ингээд явдаг. Мөрдлөг бол байнгын одоо нөгөө тэр зоргийг алсан хэрэгт бүтгсэн нөгөө хоёр биш үү? Содон дөрч чимгээ хоёр. Тэр хоёроос дор байсан байна. Мөнхийн дагуултай мөнхийн дарамтанд орон гэж амьдарч байгаа юм чинь. Тэгээд одоо манай гэр орон бол бүр балгас босоо бүр сүүлдээ хэрэгцэн зархит янз бүрийн улсууд хонд тийм газар болоо. Тэгээд яг гэр орноо нэг жоохон өөдөн татаад тэгээд нэг хэдэн төрөөр зарсан болоод тэгээд хайсан. Тэгээд одоо бол нэг газар байнга бас. Ерөөсөө нэг газар нэг сар болоод гэдэг. Тэгээд мөнхийн дарамтанд орно шүү дээ. Байнгын. Тэгээд ямар дарамт үүсгэхээр за тэнд одоо ингэ ямар дарамт үүсгэхээр тэнд тим хийх гэж байна. За яаж хийх вэ? За тэр их хий. Гэл ингээд байцгаалдаг. За эсвэл одоо өвлийн цагт сахилууд одоо чинь би л ерөөсө гол яаж юм чи сахинд ингээд өвлөрч байгаа юм чинь. Тэгээд тэр хүмүүс намайг дарамтлж байгаа хүмүүс бол бүр сүлжээ болцсон бүр ингээд. Өөнрийн ийм сүлжээ бий болцсон байна. Тэгээд тэднүүс чинь нөгөө одоо ингээд аль намаас нь ч өдөө очиж мөнгө өөрийгөө шагнал магнал авдаг юм байна л да. Тэгээд одоо 10 хэдэн жилийн өмнө нэг унах унаагүй орох оронгүй байсан улсуудаа. Одоо бол маш гоё тансаг машин унтсан намайг бол хаач очсон мөрдөөд олцдог дарамтлагдаг юм болцсон. Өөр хөвчсөн. Тэгээд ийм байна. Тэгээд сүүлийн 2 жил би үнэхээр одоо болиё гэсэн би. Би одоо шааштай эрүүл мэнд дийлэхгүй юм байна. Нөгөө талаар ингээд монголчуудыг аваад ингээд үргэлжийн буян бодоод ингээд амьдралаа. Тэгээд өөрчнөө бол би нэг 3-4 хоног татгалзахтал өөрсдөө бор алгахгүй болж байгаа юм чи. Тэгээд 3-4 хоног ингээд салхи зогсоод ирэнгүүт чинь нөө утаа мутаач болоод бүх асуудал болоод ирэнгүүт чинь нөгөөдгөлчд намаагаа дарамтлаад улам чангалаад олон дарамтлаад ингээд хэлж. Тэгээд өнгөрсөн жилүүд би ерөөсөө юу яасан? Хөдөө явсан шууд. Тэнд нэг
бараг сар гарантай болсон. Одоо бас л нэг дарамтан дараа байсаар бол тэгэл сар гарan одоо нэлээд салхичин бүр зогсоод төд болсон шүү дээ. За энэ жил ч гэсэн би одоо нэгэнт ингээд ийм муухай хордоо түлээд ийм олон хүн үхээд ах чинь баг миний хэрэггүй болчих юм шүү дээ. Хичнээн салхитай байгаа нэмэргүй болчих юм чинь. Хоногт хэдэн зуугаараа хордож нас орж байна. Өөр амар юм сонсож шүү дээ. Одоо иргэдийн хурал дээр чинь өөрчн 250 хүн угаарцсан байна. Хэдэн нас орсон мэдэхгүй төрийн нууц гэл ингээл байждаг. Ийм болсон шүү дээ. Тэгээд ийм байх салхины хэрэг байна уу? Чи утгаалж байгаа байхгүй юу? Гэдэг асуудал гарч ирж байна. Би ингээд эднүсийн дарамтандаар амьдрий гэж бодъё. Би тэгсээ төвчээд амьдрий гэж бодъё. Тэгэхэд би амьдралтаа байна штэ. Тэнд газар хөдлөх гэж байна гэж хэлээд би 1000 төгрөгийн шагнал авч үзээгүй. 10 хэдэн жил салхилуулсан би 100 төгрөгийн шагнал авч үзээгүй байхгүй. Ерөөсөө эдэн дөржүүл намайг өдрөөсөө тэр чигтэн л ерөөсөө боолж болгосоо. Ерөөсөө би төрсөн их нутаг газартаа ард түмнийхээ дунд хайрлцдаг ард түмнийхээ дунд би боол шиг амьдарч штэ. Боолоос дор амьдарч. Боол гэсэн хүнийг боолойгоо бол ямар ч хэзээ хүн бас хайрлаад өнөөдөр ингэж юм гэдэг юм уу тий хоол ундагод ингэж дор хойж нэг муу хуцч отгоо өмсөдөг тий. Надад бол ямар ч тийм байхгүй. Бүр хамгийн харигс гэрцгий хамгийн бузар муухай дарамт ирж штэ одоо надад. Одоо амьдрахын арга болоо хэцүү. Наад чи нэг тийм байна. Одоо тэр газар хөдлөлтийн төвийг одоо хүнтэй газараас хөнгүү газар руу шилжүүлэх тэр юуг ингээд бараг энэ жилүүд эдийгээд дууссан. Одоо тэгэх шатргүй болцсон. Одоо шууд ингээд тэр чинь олон жилийн дарамтаас үүдээс ийм болж байгаа байхгүй. Буцаагаад хэвэнд нь оруулах гэвэл нэг сар орчмын хугацаа байгаа шүү дээ. Буцаагаад хэвэнд нь ороод ороо ингээд хэвэнд орж байглаасаа хийсэн чинь тэр дороос хэрэг чинь. Тэр чинь яасан гэхээр тэр лүү ингээд бөөнөр ороод би бүр душаад үзлээ л дээ. За өнөөч газар хөдөх гэж гээд хэлэхэд байж тээ. Зүгээр хүний сүнс оруулж ирж байгаа байхгүй. Тэр сүнс намайг өдөртаад хүнтэй газар сүмгүү газар руу явуулах уу? Тийм байхгүй шүү дээ. Ямар ч хүч орсон юм хүний сүнс дотоод дэлхийгээ дотоод ертөнцтэй гадаад ертөнцтэй харьцаад тэр газар хөдлийн төвийг хүнтэй газараас сүмгүү газар руу шилжүүлж чадах тийм боломж байхгүй байхгүй юу? Тийм учраас л заавал ийм хүн төрүүлээ заавал ингэж байж байгаа ш. Тэгсэн чинь ингээ одоо бол найдваргүй болцсон. Одоо бол хотод хизээлэл хизээ газар хөдлөж багдаг болчиход байгаа. Тэгээд тийм учраас л би одоо тэр Орос гарцыг яаралтай нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Хоёр давх зогсоолтой болгоо тэр доороо хүн орох машин орох юмнуудаа яаралтай хийгээл ингээд үндсний аюулгүй байдлын зөвлөл ингээд дээгүүр доогооргүйгээл дүнц хийнгүү тэрний хийсэн бичсэн юмыг шууд урддаг юм уу тэр чигтэн шууд тусдагчдаг баг. Одоо ингээд зөвчөөд байгаа байхгүй. Тийм байна. Энэ чинь ерөөс хамгийн чухал юм энэ байгаа шүү дээ. Тий. Тэр одоо ингээд хотын аль чаргаалд очиход тэр өндөр байшингууд ямархуу зайтай болцсон байна. Манай монголчууд ганцхан орцоор гарч байгаа шүү дээ. Бараг ингээд цуураад ингээд жагсаад ингээд явж байгаа үстэй. Тий. Машин тавих зогсоолог болсон. Хэрвээ газар хөдлөх юм бол яг тэр чигтээ тэр юм болно гэсэн үг шүү дээ одоо. Гэтэл ганцхан одоо тэр газар хөдлөлтийг зогсоодог өөрчилдөг тэр хүнийгээ одоо ингээд боолын боол болгоцсон. Одоо би боолын боолоос долооноор амьдч байна. Би бол хинээс аяг хоол гоохгүй л өмсөх гоохгүй. Ганцхан тэр оюун санааны эрхчлөө гэдэг юм чи хэрэгтэй байдаг юм байна. Харин би тэнд газар хөдлөх гэж байна гэдэг онцгой байдлын газар руу хийлгээд байж тээ. Шинжлэх ухаанд газар хөдлөхийг өөрчилж мэдсэн тохиолдол байхгүй. За миний өмнөөс гэж хэлж байгаа. Тэр чинь урд бид одоо тэнд бол нөгөө Монголын төрийн ард түмний дайснууд нь байж байна. Шууд хийчихэж. Одоо нэр цолын нэгдгээ бай. Миний мэдээ зэтэдэг хүлээж авах байгаад элбэг төрж ирэх хэлэгчээс хойш нэг ч хүлээж авах байсан шүү дээ. Одоо ингээд та бүхэн ингээ хөрөлтөөр энэ одоо юу яриад байна? Газар хөдлөнө гэдэг нь одоо тэгэхээр нэг хүн гарч ирчээ зохицуулдаг юм уу? Энергийн урсгалыг яадгийг, энергийн зураасыг яадгийг, яагаад юм хүнд ойлгохдохгүй далд чим шиг, ил чим шиг юм яриад байгаа юм бэ гэж шуугаад байна. Тэгэхээр та болохоор өөрийгөө байглаасаа яасан гэдэг тийм ээ. Тэгэхээр ингээд хүмүүст энгийн арт түмэн ойлгоход жоохон нөгөө
бүдэг байгаа болохоор энийгээ та дэлгэрүүлж болох уу? Энергийн зураас гэдэг тухай та дурдаад байсан. Тэр нь одоо тэрийгээ та биднэрт арай ойлгомжтой тайлбарлаж өгч болох уу? Тэгэхээр л нөгөө төрөлхийн ярьдгаас л их хэрэгтэй байх гэж бодож байна би. Хүүхдүүд одоо ингээд хэдэн хөшүүд нээлж тэр тэнгэрт ангаа өргөсөн байхгүй нөгөө 5 настай байхад. Энэ биш ураг үлсээ тий. Одоо тэгээд тухайн үед бол 5 настай жоохон хүүхдийг тэнгэрт ангаа өргүүл гэдэг л хүнд л асуудал байсан. Тэгээд яг одоо чинь гэр бүлийн 4-5 хүний донд тэр эцгүй хөдөө өвлжөнд байхдаа өвлч нэг сарын үед тэр ангаа өргүүл байхгүй юу? За ангаа өргүүлэхээс сөхөр суугаа залбираа за одоо яг тэнд Чингис хаан өдийн нарныхаа зүүн талд байдаг юм аа. За бурхан багш өдийн нарны дээд талд байдаг юм аа. Гэт ингээд бүх байгаа юмнуудыг ингээд зааж өгөөд за тэгээ ингэж өргөн за ингээд монголчуудын бодлоо монохоо шиг одоо үнэн чударгаар хүс мөнгөхгүй зүтгэх ёстой гэж одоо маш хэцүү цаг үеэр учраас чи энэ дээр бол бас сэтгэлээ хатамжлаад одоо өөрөөсөө шалтгааллах бүхнийг хийх ёстой. Чи коммунист хийжтэй. Тэгээд ийм ангаа тангараг үүсгэсэн. За тэрнээс хойш бол маш олон үйл явдал болж ирсэн. За оролцсон юмнууд бол асар их бий. За миний ерөөсөө байглаас заяасан чадвар гэж байна. Одоо би ном эрдэм сураад одоо жишээ нь бөө болоод хідэн юу гэж байдгийг тийм ээ. Гараад тэгээд тэр эрдэмийг сурдаггүй байхгүй юу? Одоо эд хийд гэдэг юм уу? Одоо энийг байглаас заяасан тэр юм байгаа юм. Тэгэхээр ямар ч лам номын дээр төрсэн аграм цолтой лам ч гэсэн тэр газар хөдлөлийн төвийг хүнтэй газраас хөнгүү газар руу шилжүүлэх боломж байхгүй. Тий. Энэ бол ганцхан надад заяасан юм. Заяам бол байглаасаа заяасан. Одоо тэр тэнгэр ухраас хайрлсан хишиг байхгүй. Монголчуудыг л хамгаалтын систем ажиллаад байна гэсэн үг шүү дээ. Газар хөдлөхөөр хотын төвд газар хөдлөх юм бол тэрийг хүнтэй хүн болноор суурьсан газраас хөнгүү газар руу шилжүүлэх ийм чадвар байгаа нэгт. Хоёрт бол байгаль цаг үеийг нөлөөлөх чадвартай. Төрөлхийн чадвартай. Хичнээн дарамтлсан ч хичнээн боолсон ч нөгөө юу бол ингэж байж байна. Тийм үү? За тэгээ дээрэс нь бол за одоо монголчуудад тийм гайхамшиг тохиох гэж ийм болох гэж тийг өөрчилж мэддэг. Эн чинь цаанаасаа ирж байгаа мэдээлэл واخгүй. Энерги урсгал тагаад одоо богд хэлсэн Чингис хаан Мантахтан одоо тэдний цэргүүд бурхан багшгаад эндээс ингээд ирсэн мэдээллийг би монголчуудаа хэлж одоо ингээд тэрнээс хамгаалах хэрэгтэй байхгүй байгалийнхаа хууль алдыг. Энд чинь нэгсэндээ байгалийн хууль. Нөгөө талаас нь бурхны зарилгаар ийм яахгүй. Тэр чинь нэгсэнд бол хамгаалтын систем байгаас одоо ингээд булгаач ороод ирэхэд дасаал дугаараа камера ажиллаад тийм ээ ингээ харуул гүйж ирдэг үстэй. Тий. Яг тэр шиг ийм хамгаалтын систем байгаа байхгүй монголчуудыг хамгаалдаг. Тэгэхээр тэрийг би хэлээд байгаа шүү дээ. Хурж болдгүй юм бити хүрээрээ. Оролдож болдгүй юмар бити оролдоорой гэж зөндөө хэлсэн. Тэгээ тэрийг бол тоод. За ингээд элбэг төр төрөхөд гэж бол намайг хамгийн түрүүнд тэр юм мэддэг гэдэг утгаар нь дарж ингэж боолчилсан байхгүй. 10 хэдэн жил ийм явж штэ. За тухайн үед бол нөгөө Бадар сад хувилгаан их төрсөн. Увсаас. Тийм ээ. Хадан дээр суугаад суудсан, торгон дээр өмссөн тэгээ хүмүүс мөргөөд байгаа юм бичлэг яваад манай увсынхан чинь бүгдээрээ нээсч чичээл бүгдээрээ дэмжээд хувилгаангээ гараад ирсэн шүү дээ. Тэр намайг гарсны дараа увсаас тийм хувилгаан тодруулж байгаа байхгүй юу? Тий. За тэгээ тэр хүмүүс нөгөө хүчингийн хэрэгийг асуудал үүсээд ингээ асуудал үүссэн тийм ээ. Тэгэхээр би монголчуудаа хамт хэлэхэд хувилгаан гэж юу юм бэ гэдэг асуудал юм. За тэр намайг хэлбдүүлсний дараа бол ард түмэндээ тус болдгоо хувилгаан гэдэг ийм цор өгсөн. Надад. Тэгэхээр чи би чинь бүх насаараа монголчуудынхаа төлөө зүтгээд ирсэн газар хөдлөө явуулаа саварсан ган гачгаа саварсан ийм хүнийг ард түмэндээ тус болдгоо хувилгаан гэж юу байдаг юм бэ? Тийм ээ. За тэр шалвтуу гэх юм дээр нөө өвгөвч баясдгүй юу нэг тийм үг байдгийг.
Мм. Тэг одоо хүндлээ хайрлаад байсан ч ерөөсөө баясдгүй авах үтхийн домтоо ийм галзуурсан хүн гэж одоо нэгэндээ алтомд ойлгуулж байгаа байхгүй. Бод дээр би зүгээр л жирийн нэг барилгын ажил хийдэг, хаар уурал хийж амьдралаа хийжсэн юм хүн шүү дээ. Тэг ингэж тэгээ тэр хэлэгдүүлгийн шалтгааны юу юм гэхээр нэгдүгээр одоо гинт тэрийг хамгийн муухай юмнуудаа нуухын үүднээс нэгдүгээр намайг тэр юуг мэдүүлэхгүй байхын төлөөс ингэж хэлэгдүүлэхгүй гарч ингэж боол болгож байгаа. Тэрс эхний зорилго нь энэ. Хоёр дахь нь бол энэ халахчууд хүч орчин. Одоо жишээ нь би ингээл хүчтэй мундаг нөгөө одоо базар сад хувилгаа шиг ингээ хатандаар суугаад агтун бүргүүлээд байж байгаа юм бол одоо би хүч орчих юм биз дээ одоо энэ чинь тийм ээ. Тэргүй би байглаас заяасан хүчтэй. Угаасаа тэрийг бол ерөөсөө хүндхэн хүчтэй хүндхэн чи хийдэг юм аа энэ хүндхэгүйсэн ч л хийдэг юм аа. Чи байглаас заяасан юм чинь тийм биз дээ. Тэр мянган юмжур тулам мянган алтан төгсний эрэлчин ч юм уу эсвэл хар гаргийн онгоцон суудаг охин гарч ирсэн ч гэсэн би нөгөө юм аа хийдэг юм аа. Тэрнээс би заавал өндөр шагнал тэгэл өндөр синтез суугаад би одоо эсвэл ламын гэгэний суудлын дээр би суун гэл ингээд ах юм уу? Тэхгүй шүү дээ. Ерөөсөө тэхгүй би. Их хэрэг байхгүй. Тэр чинь байглаасаа заяасан тэр үүрэг үүсгэх хэрэгтэй байхгүй да би. Гол юм тэр. Тэрнээс би торгон дээл өмссөн байна уу? Хам бэлэн дээл өмссөн байна уу? Уранхаа нэг ажлын хувцас өмссөн байна уу? Огт хамаагүй. Тэр ерөөсөө ямар ч үнцэнтэй асуудал биш. Би нэг муу пүрүүс унтсан байна уу? Лаанд 300 600 унтсан байна. Ерөөсөө хамаахгүй. Тэр ямар ч үнцэнтэй зүйл биш. Би 10 өрөөтэй том хаусанд амьдрын уу? Хөлсний нэг жижигхэн амбарт амьдрын уу? Тэр огт нөлөөлөхгүй тэр. Тэр ерөөсөө нөлөөлөхгүй. Би алтан очир бариад одоо юу гэдгийг тийм ээ? Мөнгөн эрх зүгээд ингээд ямар ч хэрэггүй надад. Огт хэрэггүй байхгүй тэр. Зүгээр би байглаасаа яасан одоо тэр үүргийг үүсгэх ёстой. Ган гачиг болох юм бол би очиж хургаараа оруулах ёстой. Хүчтэй салшуургуулад ингэх юм бол би тэрийг зогсоох үүрэгтэй. Хүчтэй газар хөдлөх юм бол одоо скутерийн талбай дээр газар хөдлөх юм бол би тэр төвийг өөрчлөөд хөнгүү газар руу шилжүүлэх үүрэгтэй. Ерөөсөө би нэгсэндээ хамгаалтын систем ажилладаг байхгүй монголчуудыг хамгаалдаг хамгаалтын систем байхгүй. Тэр хамгаалагч нь би байхгүй. Тэрийг вэ штэ. Мянган буу авцраад бөөлүүдээ төмөн ламаар ном уншуулад дарсан ч тэр хэвээрэл бай. Нөгөө юмнууд нь хэвээрэл байж штэ. Одоо би ингээд бороо оруулах гэвэл за хаана гангачтай гэхэд би очиод тэнд бороо оруулна. Гэтэ тэргүй би тэнд очиод сүүж өрөх хэрэггүй. За юу. Мөнгө залбирах хэрэггүй. Зүгээр би тэнд очиход бороо оруулна. Тэр чи цаанаасаа тэр юмнууд нь тийм байдаг байхгүй. Тэгээд зөксүүлэгдсэн байдгийг. Тийм байна. Зүй зогт. Одоо байглаад саягдсан юм байхгүй. Тэрнээс зүй зогтлон тийм. Зүй зогтлон шүү дээ. Ерөөсөө тэр эд хөрөнгө нийт төрийн асуудал үнэтэй биш байхгүй. Гол нь намайг үүргээ биелүүлэхэд саадгүй л байр. Тэгээд өөр асуудал байна. Тэгээд ийм гэм зэмгүй ингээд явж байгаа хүнд тэгээд яагаад ингэж оюун санааны эрх чөлөөг нь олохгүй байгаа юм? Гэхдээ ерөөсөө тийм байхгүй. Анх хэлбэгдэж ерөнхийлөгч болоод тэгээд тэр за энэ хүмүүстийн төрийн бодлогоос оруулсан юм байна. Тэгэхээр тэрийг илээр авах юм бол одоо тийч өөрсдөө алтан оюунаас ч юм бол бие санаачилсан гэж яриад байгаа болохоос яг миний бичсэн бүх юмыг авчаад за шууд одоо ингээд натаа уулзаа занааш нь бичсэн юм нааш нь үг гэдэг ингүүл яг уу баримттай болоод нөгөө алтан уйгийн санаачилсан биш Хүрлбаатарын санаачилсан болоо явчих байхгүй. Тийм учраас тэгж бөөгөөр байцаалж бөөгөөр дарамтлуулж бүх юмыг авчаад тэгэхээр чи нөгөө баримтгүй одоо жишээд манай бөөгөр хүүж гэж байдгүй шүү. Өнөр хүн алж илээ байдаг. Хүүхдээр өргөд өргөжл байдаг. Тийм ээ. Өнөр очоод булаг шанц сэргээл сэтг гатаачдаг. Гаагач тохиолцдог. Ямар ч хууль байхгүй. Нэгсэндээ бол тэр бөөг ашиглаж байгаа хүмүүс яах вэ? Бөөг сэтгцэн өвчтөе хүмүүс гэж хүмүүст ойлгуулад байгаа байхгүй. Тийм биш.
Нэр За хүндийг унгаагаад хүн биш. гэдэг чинь бол чи хүний сүнс гэдэг чинь бодитоороо байна. Тэр сүнсийг буулгаад хүмүүс муу мухай юм гээд. Одоо жишээ сайхан булаг урсаж яах гэж байна тийм үү. Тэгэхэд нөгөө мухай чөтгөрөө тагуулсан бөө очингуудаа тэр булгийн тэр ариун сүв гэж байгаа юм. Одоо нэгсэндээ хүнээр бол ариун сүв тэр байгалийнхаа хуулиар тэр одоо тэр булгийг тижээ тэгшдэг тийм ариун ийм нөх байгаа аахгүй. Тэрлүү нөгөө муухай хөлгөөнүүдгөө нэг муухай шүд амнахаа одоо их хүмүүсийг харж байхад бол муухай юм дагуулсан юм. Тэрийг оруулчин. Тэгэнгүүт чинь нөгөө булг чинь ширхэж чинь. Монгол бөө өвчсөн хичнээн юу гол ус булг шанд ширгэв. Одоо тоо байж шүү дээ. Статик тоо бай. Одоо жишээ нь отгон дэнгэр хайрхын дахлах бороо ороогүй. Аяа хонгор бүр ингээ битүү илсээ шуурцсан. Ингээд ерөөсө ташиндаа өөрөнгө ер нь 9 зүйл баруун баяуулгаанаас шаашаа бол ингээд битүү гам болцсон байсан. Отгон дэнгэр хайрхаа урч. Тэгэл би яваад аяа хонгороор дайраад за баяа хонгортод зогсоод нэг дэлгүүрээр ороод тэгээд нэг жоох өсгөн мөрөгчөө цаашаа чигээрээ яваад завхан ороход баяа хонгорт одоо ингээ бороо орж байгаа байхгүй. Баяа хонгорч бүр айгүйх бороо ороод бүр ширүүн бороо уюр болоод ингээд бас тэгээд сайхан зам болж ирсэн. Тэгээд цаашаа завхан ороход бөөнөр айгүй олон бөөнөр ирсэн. Тэнд чинь зүгээр өстө аргалыг чинь ингээ машинаар аваалцсан. Тэгэл ойр авийнхаа хүмүүсийг унтуулахгүй чон оолж үлээд хэрэг оолж бааглаад одоо ингээл бороо орохгүй багхгүй. Бороо ордгүй одоо ингээд байж байна. Тэгээд очоод тийш өндөө бороо орж байгаа байхгүй. Ингээд бороо ороод ирнэ. Тэгээд отгон дэнгэр хайрханд очоод мөрөгчөөд ирэхэд нөгөө уулт нь ингээд зуны халуун цагштай ингээд цасмас ороо нөгөө угаагаад эхэлж байгаа байхгүй. Уулт нь ингээд угаад гэж дээ одоо. Тэгээд би чинь 5-6 удаа очсон. Отгон дэнгэр хайрханд 5-6 удаа очиход угаасан. Тэгсэн чинь тэр отгон дэнгэр хайрхны тэр хамгаалагч буян гэдэг хүн буян ч хэлээ нэг хөө. Одоо тэр хүн бол үзэхгүй. Энийг ихээр энэ хайрхаа угаа гэдэг. Гэт бөө мөө аймагаас бөө цавхнаас бөө мөө авцраад намайг чи бас дарамтлуулаадгүй нэр ингээд. Ястаа нэг үүдийн үртэй яатсан гэдэг. Тэгсэн чинь нэг муухай харттай нөхөр ирлээ намайг дагаад ил дээр имээрэл бараг чи эндээ өхөн мөхөн гэдэг ингээд дагаад Бадар хонд нуурдуу очлоо. Тэгээд нөгөөх чинь баахан янз янз олж явлаа. Маргааш нахаад явлаа. Тэгээ нөгөө тэр нь хөөрхөнд нөгөөх чинь машин моторн зохиод эвдрээд болохоо байлаа нөгөө бөө чинь тэгээ яваад гэсэн нөгөө бөө яваад гэсэн. Тэгээ би ч хийлээ одоо гүйж энэ олон хүн хийж байгаа. Өдөрт бараг 5-600 машин илдэг штеп. Отгон дэнгэр хайрхан. Тэгээд чинь 1000 гаруй хүн хийж байгаа байхгүй. Тэгээд тэр олон хүний зовлон чаргал 9 шидийн данаар ингээл гуйсан түүсэн хөрх амтай өвчин зовлонгоо идэх гэсэн манай монголчууд одоо бараг 500-аас сая төгрөгийн зардал гаргаад тийш өгч байгаа байхгүй. Тэгээд намайг очиод ингээд сайхан уулаа цэвэрлээ нэг угаачих чинь ахаад сайхан энергитэй бол ахаад сайхан болно өстэй тий. Тэгэхэд чинь тэгхийн орн тэгж хүлээж авахгүй ерөөс энийг чи хэмээг ирэхэл ингээд гадаа. Наваач үр илдээр хэлээл дарамтны шүн унтуулахгүй заваа. Тэгэл одоо хизээд отон сумын урд нэг консулсын би нэг шүн ороо очиж тэнд очиод хонохоор чинь нөгөөдгөл чинь янз бүрээр дарамтлаад ингээ амраахгүй тэгэл яг гоо отон сумын урдгоо сонцоод өглөө эртхэн ачаал тэгэл буцдаг юм л да. Тэгээ нөгөө тэнд хонсон нөгөө улаан гэрэл гарлаа гэж чинь хэдэн од жилээ нэг тийм улаан гэрэл гарсан шүү дээ. Тэгээд ирээл биш нэг өдөрт нэг жоохон ажил мэл хийж байгаа 5-3 цаас олж байгаа нэг бензин усны мөнгө бол намар ороохонд очдөг юм. Тэгээд яг бүр ангарчтай үед бол нэг 5-10 цаас олоод тэгэл хэтгий явахыг л бодно л доо. Тэгээд ингээд идэг. Тэгээд ерөөсөө явсан газар ерөөсөө ад үзэх гэж нэг юм ерөөсөө газар авчихсан. Цаанаасаа хилдэг юм уу яа нэг Монгол тэр монголчууд руу хэрэгтэй байхгүй тийм Монголын ард түмэнд хэрэгтэй. Ч одоо том ухаараа
Тий, том агуулгаараа, бүр том агуулгаараа ч тэр тийм. Чи бүхэл одоо бусдад дэмтэй байх гэдэг юм. Чи ерөөсөө гол зорилго нь юм чинь. Тэгээд отгон нэгээр хайханд очих нэг сайхан юм бол одоо 2-3 хоноор л байдаг. Тэгээд ерөөсөө тэнд очиод нөгөө том хүмүүс чинь ингээд зүүдлээл ерөөсөө маш гоё. Ерөөсөө бүр өндөр 7-8 метртэй ч юм уу 6-7 метртэй ч юм уу хүмүүс гарч ирээд тэднээс чинь зүүдлээл ингээд ерөөсөө бүр янзын гоё байдаг байхгүй. Тэгээд тэр нэг балаа манаа чинь мэдээ тэгээд ерөөсөө бүр амраахаа байсан. Тэгээд одоо нэг хайлт очиод тэгээд бусдаг болсон. Хайр юм аа тий. Тэгээд одоо их л хэрэгтэй баг нь манай монголчууд тэгээд одоо яах вэ тэгээд нэгэнд цаг үеийн болцсон юм. Тэгээд нөгөө талаараа тэр хүнийг одоо зөвөр ойлгодог, зөвөр дэмждэг хүн байхгүй. Ер нь бохир ухаан юм хийдэг улсууд л илүү болцсон юм байна шүү дээ. Одоо нэг үе бодохны харин бас цаг наачилж яана да гэж ер нь танд тийм гэгээ гэрэл татж байгаа зүйл байна уу? Магадгүй одоо тэгээд энэ олон хулгайчлал өөрчлөлт нэг тийшээ болоод ирвэл улсаар гайгүй болж магадгүй л баг. Тэгээд одоо хэл олон асуудал байна шүү дээ. Намайг анх тэр хэлбүүдээр чи далтаа үеиднээс чинь тэр дарамтлж тэгж амар болоход одоо ингээд салхиул ингээд чигээрээ зогсож ирсэн. Тэр чигээрээ Монгол тэгээд тийм Бээжин чинь тэр чигээрээ утаатай болж ирсэн байхгүй. Тэгээд одоо Бээжин ч гэсэн утааны асуудал хэрэгтэй. Монгол ч гэсэн ингээд уг нь бол миний өөр чинь одоо яг энергийн төв урсгалаар болоод дэлхийн одоо яг өргөнөөс харж байгаа тэр энерги урсгал дээр байгаа байхгүй. Оросын холбооны улс дайраад Монгол тэгээ хятад Япон ингээд газар хөдлөлтийн юм ч гэсэн яг ингэж одоо жишээ нь Оросд газар хөдлөх болоо гэж би өрсөлдөж мэдээд би очихчлаа байхгүй. Уг нь байгалийн хавлаа тийм байхгүй. Бээжинд газар хөдлөх гэчээд гэхэд би тэрийг өрсөлдөж мэдээд би тэнд очихчлаа байхгүй. Тэднүүсийг хаах нь хинт хэрэгтэй юм би. Илбэгд орж хэрэгтэй юм уу? Алтан уйлт хэрэгтэй юм уу? Энд бүхэн буруу байгаа үстэй чинь. Манай монголчууд хэрэгтэй шүү дээ. Тийм үстэй. Одоо чи Америкт хар салхи гарлаа гэж чинь гүтгэж чинь би очиж болно шүү дээ. Тэгэхээр хог очиодгүй шүү дээ. Энэ халахчууд хүч орчинд бидүүсийн толгойд гарчихна гэл ингээд. За наа түүний дээш гараж болохгүй шүү. Наа та дарж явах хэрэгтэй шүү гэл ингээд. Шатандаа хэлээд ингээд. Гэхдээ ямар хэрэг байна гэж тийм үстэй. Манай монголчууд л хэрэгтэй. Манай монголчууд гадаадд явуулсууд хөөрхөн амт тэднээс бас монголчуудын нэр хүнд ч гэсэн ингээд дээшлээ сайхан болох байхгүй. Би тэнд дээрээс Америкт очиод шарсан дахиад нэмэх идэх ч юм уу хаан нэмэх идэх л утгагүй шүү дээ. Тийм үстэй. Тий. Би Америкт очиод хар салхи сагсууд ороход нэг $100 шагнал өглөө гэхэд тэр нэг хинд гайхах юм би. Тэрийг авахгүй байсан ч болно шүү дээ. Энэ чинь монголчууд тэнгтэй монголчууд ийм хүмүүс монголчуудыг ийм хамгаалалттай байдаг юм аа. Монгол хүн гэдэг чинь ийм байдаг юм аа гэдгийг дэлхийн ертөнц харах хэрэгтэй байхгүй. Тэгэхэд факт юм байна. Одоо тэр Японд хэдэн онд хүлээ газар хөдлөхөд за урьдчилаад хэлж ирсэн. За би яг ингээ Японд газар хөдлөх гэж шүүхэд элчин сайдын яамных тэр олон нийтэд харьцдаг хэсгүүд нь монгол хүмүүс гэдэг юм. Аа түлээж авахгүй. Өмнөөс эдээд оромжтон чи юу юм галзуу юм уу солиотой юм хаанхайх чи увсын юм уу ховдын юу юм үзмэрч юм уу гэх юм. Өмнөөс ингээд одоо газар хөдлөх гэж маргааш газар хөдлөх гэж яах вэ гэд ингээд хэлэхэд хүлээж авахгүй. Одоо хаач хүлээж авахгүй. Шинж ухаан тийм байхгүй. Уг нь бол одоо манай өвгдээс чинь Чингис хаантайгаа холбоотой байсан. За тэгэл ерөөсө бүх юма мэддэг байсан. Газар хөдлөх болохоор ингээ хувилгаан хүн гарч ирээ тэр зүтгэрийг зод чөөгөөд ингээд хүнтэй газараас хөнгүү газар чилждэг байсан. Өөр газар хөдлөдөг байсан ингээд манай хөгчүүд бүгд мэддэг байсан. Гэтэл одоо бүгд байхгүй. Тэр одоо энэ муухай үзмэрч ингээ янз бүрийн юунаас ингээ дарагч тийм үү яадаг юм. Бурхны шин арай хүчмүүтэй байдаг юм уу? Эсвэл одоо айгаад амиа бодоод ингээ чимээгүй байдаг юм уу яадаг юм. Харин тийм ээ. Одоо би ингэж хэлдэг. Илбэгд орж намайг алтан хоёр ингээ намайг дарамтлаад одоо ингээд бүх юмыг эвдээ хайсан гэд би нэг ярьж байсан тийм ээ. Одоо тэр бүх орн нутгаар сайхан бороо ордог байсан тэр үеийг эвдсэн тэр салхины бүх юмыг дорн эвдсэн маш олон хүн аваар устд орж
хүч хэлсэн шүү дээ. Одоо бүр амар болсон. Нэг анги хүүхэд осолд орж настай байсан бол хоёр анги хүүхэд осолд орж настай болсон. Хоёр анги чинь 3 анги хүүхэд болсон. 3 анги нэг анги гэхээр чинь 40 хүүхэдгээ бодох юм бол энэ жил 120-30 хүүхэд орж ирсэн гэсэн үг шүү дээ. Аваар зөвхөн хүү. Тэгээд томчууд нь бол дандаа залуухан сайхан хүмүүс нас орж эхэлсэн. За хөдөө мотоциклийн аваар ослоо өчнөө хүмүүс гэж үргэж байна. Энд тэндгүй хангач тохиож энэ юунаас орж ийн нөгөө тэр бүүм гэдэг юм чинь ингээд дээрээ гарчгаар байна шүү дээ. Сайхан юм идээд эхэлдэг байхгүй. Бүх сайхан юмуд залуу сайхан хүмүүсээр хоолдог. Тэр хүмүүсийн заяавын ар хоолдог, амьсаар хоолдог. Тэгээд нөгөө миний тэр хийжсэн тэр өвгний одоо бүтээгээд одоо ингээд докторчуулсан юмыг би өвлж яваад ингээд сайхан болж ирсэн юмыг хэдхэн хоногийн дотор ивдэж хаяал тэгээд ийм болоод байгаа. Урдчлан мэддэг, ухтан мэддэг, тэгээд урдчилж мэдээд, ухтан мэдээд түүнийгээ зохиох ёсны газруудад нь 102 за тэгэл гал онцгой байдаг. Ингээд байх юм бол хохирол бол маш бага гарна. Хохирол үзэхгүй байх боломжтой байх нь шүү дээ. Тийм боломж байна. Одоо монголчууд бол газар хөдлийн аялаас бүр хонх тайхааргүйсэн байхгүй. Тэр өвгний үйлч газар хөдлөөгүй, миний үйлч гэсэн газар хөдлөөгүй. Тэр газар хөдлийн төв үнэтэй газараас хөнгөн газар руу шилжээд богдуулны тэр баруун суганд газар хөдлөөд ингээд өнгөрч ирсэн. За дорн говьд бол бүр газар хөдлөхөөс өмнөх нь би очоод за бараг тэр зарим нэг юм хурдснууд нь бараг хөндөөлсөн байсан яасан. Бараг тэгэл гайг болж ирсэн. За ус руу бол би явсан. Ус руу газар хөдлөх чинь ингээд өөрсөж мэдэгдэн. Сарын өмнө ч юм уу 20 хоногийн өмнө ч юм уу мэдэгддэг байхгүй юу? Ийм туяа гараад ирдэг байхгүй юу? Тэгээд тэр туяа гараад ирэнгүүт за увсад газар хөдлөх чинь ингээд тэр чинь машинг байсан да. Тэгээд замын унаад суугаад ус руу явж байсан тэр нэлээ хойшоо салж ус руу явж байсан. Нөгөө туяа чинь хойно гоцчихгүй юу? Тэгээд юу илээгээд тэгээд тэр бууж бисаад нөгөө том ачааны машин сууж явсан юм чинь тэгээд бууга харсан чинь завхнаасаа бол нэлээ зүүн хойшоогоо тийм эзэнгүү газар хөдлөх байсан. Тэгээд тэрийг би андуураад тэгээд явж байсан. Тэгээд тэр бууж үлдээ дараагийн наашаа их машин суугаад хотолж ирж байсан. За дараа нь бол чод хэдэн онд 18 9 оны үед юм уу да. Усад газар хөдлөхөөр болсон. За ингээ газар хөдлөхөөр бол очлоо би. Зинтээд хоног өмнө очиж байгаа. Тэгээд гуанзад суугаад хоол идэхтэл барьж авцаадахгүй дайраал дээрээс. Бүр амар хэцүү байсан шүү дээ. Тэгээд нэг юм гайгүй болгоод тэгээд бушуух наашаасан. Тэгээд ахиж бол ус руу яваагүй. Одоо бол очиод ч нэмэргүй болчихсон юм билий. Очиод нэмэргүй болсон гэдэг нь тэр нөгөө байгалаасаа байгаа энергийн судлууд нь өөрчлөгдөж байна уу? Эсвэл таны байгалаасаа яасан тэр одоо хүч чадлууд суларч гин үү? Эсвэл шал өөр юу яахгүй юу? Тий дандаа ийм совдын бөөнөр байх юм. Тэр намаагийн дарамтлалтай хүмүүс нь. Тэгээд тэднээс чинь нөгөө хит их олон болоод ирэхээр тэр нөгөө байгаль цагаан үрлээ нөлөөлөд идэх. Муугаар нөлөөлж гин. Одоо жишээ хөвсгөлөх гэд нотон зас орохгүй өвлцөж бараг. Жоохон засараа тэгээ би бүр хэрэг болгож хөвсгөл рүү явлаа. Одоо тэгээ яг арай гэж нэг сайхан үйл хуралдаад зас оронгууд салхилаад хөөчдөг. Энд чинь салхилж хөөнө гэдэг чинь нөгөө энерги урсгал богцсон гэсэн үг байхгүй юу? Одоо дэлхийн өрхнөөс гарч иж байгаа дотоод зүр 9 цас гарч иж байгаа тэр улаан урсгалыг чинь бохирдуулаад байна гэсэн үг байхгүй юу? Бохирдуулаад ах юм бол тэнд газар хөдлийн аюул нүүрэлдэг. Тэнд одоо үсгүй муухай гэмт хэрэг үйлдэгдэг. Тэнд одоо хүний хамгийн муухай үйл чинь тэгээд ур орхоо байдаг. Засвараа орхоо байдаг ч юм уу тийм. Ийм асуудал үүсдэг. Тэгээд тийм газрууд руу орчихдол одоо тэр хүмүүс нь хүлээж авахгүй. Тэнд одоо юу гэдгийг нэг ямар халахч гэнэ үйлээр хийлэн тэгэл доодох нүдх ийм асуудал гараад ирэхээр аяндаа нөгөө цаанаасаа юмнууд нь ингээ гомддог ч юм уу яа. Тэгээд одоо энерги одоо юмны заяа хаяна гэж гэдгээс дээр хүчүүд ярьдаг байсан та тийм ээ.
Тэнгэр нь За хайж хүн чиглээ. тэгж болохгүй шүү. Наа заяа уян чи хаяа шүү гэдэг тий. Яг тиймэрхүү болоод ирж байгаа байхгүй. Тэрнээс биш миний тэр гол нөгөө байгалаас саяхан нөгөө чадвар байгаа шүү дээ. Цагаан үрт нөлөөлөх чадвар, газар хөдлөлийн төвийг хүнтэй газараас өнгөө газар шилжүүлэх загвар юу энэ. Эднээс чинь одоо хотод ч одоо үйлчлэгээ байж хэлж шүү дээ. Одоо газар хөдлөлт тэр бол олон ийм бөөнөр ингээд орхоо шиг таллаас ингээд барьцсан олон муухай чөтгөр дагуулсан ийм хүн газар хөдлөлийн төвийг хүнтэй газараас хөнгөө газар руу шилжүүлэх хэрэгцээтэй болсон. Одоо бол найдваргүй болсон гэсэн. Ер нь бол одоо энэ хавраас одоо юу болох юм байгаа одоо би мэдэхгүй байна одоо. Сток хэцүү л байлтай. За одоо тэр хүн ингээд алтан үеийн бөөнөр гэж байна. Элбэг төрчийн бөөнөр гэж байна. За онцгой байдлын албанд чинь элбэг төрчийн за тэр Хүрлбаатар гэдэг хүнээс ямар ч мэдээлэл хүлээж авахгүй шүү. Тэрийг өгүүлсэн шүү гэд хэлсэн байгаа байхгүй. Сүлжээ биш тий фракц. Сүлжээ бий болсон тий. Тэгэхээр бүр амар юм хийдэг бол одоо ингээд ерөөсөө өөрсдөө нэг төртэй байвал тэр бүгдээрээ өвчөөсөн ч хамаагүй болсон. Одоо тэр бүр батлан шиг. Үнэхээр амар одоо тэр нэр төртэй болох, мөнгөтэй болох, хоргон дээл үнэтэй машин унахын тулд ер нь монголчуудыг бол ингээд бүгдийг нь устгасан ч хамаагүй. Ийм усуд маш олон болсон шүү дээ. Бүр амар ингээд одоо би ингээд нэрлэх юм бол маш олон хүний ингээд нэрлэлт болж байна. За тэр аймгийн тэр сумын тийм бөө за яг энэ тэр ингээд байж байна. Одоо ингээд байж ингээд. Одоо ингээд газар хэлэх юм бол юу тэр хүнтэй газар сүнгүү газар руу шилжүүлэх тийм боломжийг олохгүй байхгүй. Тэр нэг ярьдаг байсан да. Астуулын цагаан арслан цагаан болохоор шоргоолцонд баригдана гэдэг үг байдаг. Яг тэр шиг одоо тэр байгалаас заяасан тэр хамгаалтын системийг эвдчихэж байгаа байхгүй нэсэнд. Эвдээ ачиж байгаа. Урсгалыг нь өөр болчихчин тий. Урсгал тэр улаан урсгал ингээд энерги улаан урсгал урсгаж хахад орсууд бол тэр цаад хийхгүй шүү дээ. Орс нь бол том гөр. Орсууд тэр цаад хийхгүй. Тэрийг бохирдуулах юу? Хятадууд тэр урсгал цаад хийхгүй. Хийхгүй. Бүр харин ч одоо бүр хятадууд бол бүр өшөө дэмжээд өшөө одоо сорондоо хэрэгтэй ашигтай болгоод ингээд явж байгаа шүү дээ. Манай Монголд тэр урсгалыг байна шүү дээ. Тэр урсгалыг сааж боодог, тэрийг харлуулдаг хүмүүс. Энэ бол нөгөө алтан хуйг элбэг дөржийн одоо цэргүүд гэсэн үг шүү дээ. За одоо хинтийд бороо орхоо байлаа гэдэг. Хэдэн он юм бэ? 23 он хийж байна. Хавар. Бүр бороо орхоо байсан. Одоо бүр зурагт мухтаар яриад одоо ерөөсөө хинтийд бороо орхоо байчлаа. Мал залуу хүчтэй сүйд болж байгаа гэдэг ингээ яригадаад гисэн. За хинтээ рүү явлаа би. Тэгээ бас нэг хэдэн төргийн ажил хийгээл нөгөөхөрөө бензин тос хийгээл явж байгаа юм чи хинтээ рүү явж үзег байсан. Тэгээд хинтээ рүү явах жоохон хөксүүл юм байлээ. Машин бол арай бензин арай ахуул гэдэг юм байлээ. Тэгээд хинтээ аймаг орлоо би. За хинтээ аймаг ороод ханихан байхгүй. За нөгөө бороо оруулах гэж хүн хэлдэг. Алцсан юм хайшин гэж штэ тийм. Тэгээд яг нэг тэр хинтээ аймгийн төвд нэг юм балгасан гэдэг юм байна. Нэг юм нэг зангидаад орчихсон нэг барилгын нэг каркас маяг юм хайш. Тэгээд тэрний нөмөрт машина тавиад тэгээ машин донцсон. Тэгээд тэр шөнө өстөө сайхан бороо ороод тэгээ өглөө боссон хэдэн хярсмаас ирсэн тэнд нөгөө хярснууч ингээд зэрлэг амт чинь өлсдөг юм байна шүү дээ. Одоо ингээд өлсөд хоолонд болох өлгөө ойртож чадахгүй. Тэгэж түн хотын төм рүү орж хоол идэх юм байл та зайлаа. Тэгээ нөгөө боорцгоос нөгөө хэдний хярснуудад өгөө төгөрх хаантай. Тэгээд буцалтаа ганц нэг айлаар орлоо. Сайны сүдэ айл байхгүй. Одоо ч үнэхээр хэцүү сайн хурцсан бороо орлоо гэсэн. Өстөр бороо орлоо. Тэгээд нэг юм арай гэж тэгж байгаа юм чинь. Тэгээд тэр хинд ярих үү тийм одоо ярих хүн байхгүй. Одоо хиндээ хэлэх үү. Тийм надаа нэг дунд хөрөг өгөөч, бензиний мөнгө өгөөч, хинтэрөө ингээд бороо оруулах гэж хамаагүй гангач болоо сүйж болж байгаа гэвэл чи одоо юугаа солиор одоо мөн огшгүй чи. Солиорч. Алцсан байна. Тэрийг хамаатан юу вэ чи тий? Эсвэл нэг алтан цогцны булгаач юу. Тиймэрхүү л тэгэл яг хөө тэр нь яг ард түмбэл яах вэ? Ард түмбэл өмнөө хэлээ сайхан манай монголчууд сайхан хүмүүс шүү дээ.
ганцхан тэр төрд байгаа улсууд л ийм хийчихэд байна. Уг нь бол одоо би тэр зориудаар байгаа нэг харамсалтай л байна л да. Тийм зориудаар албаар энийг ингэж хүчээр зогсоож хүчээр ингэж дарамтлаж байгаа байхгүй. Тийм. За бороо орохгүй нэхэд энэ нөхрийг явуулчихвал юм уу хулгайчийг явуул наад нэр хүнд олж шít. Тэр өөрөөсөө арга бод. Ном ачиж явах уу эсвэл морьтой гой хүмүүс явах уу гэд ингээд тэр хоёр тэнгэр газар шиг дөрөвтэй байхгүй. Тийм юмыг хийчихэд ингэж идэг нэр. Харамсалтай нэг талдаа одоо би бол үнэхээр хэцүү нь одоо яагаад харамстай одоо баг багдах байхаа юу ч гэж хэлмээр битээ. Одоо ингээд газар хөдлөх юм бол яах вэ? Энэ улсууд би хамааг тийм байсан сонсог. Тийм биз дээ. Тэгэн шүү дээ гараа тэгдэг байхгүй. Одоо энэ зохих хэсний газрууд бол таныг бол бас мэдж байгаа юм дээ шүү дээ. Нэг гэсэндээ та сангуудад мэдээлэл өгжсэн байна, уцастаж хэлжсэн байна, 102 руу хэлжсэн байна. Тэдэн сарын тэдэн Төрөлбаатар гэдэг хүн тэнд газар хөдлөх хүн шүү гэдэг мэдээлэл чинь сан ууланд байгаа юм бэ шүү дээ. Гэтэл тэгээд ингээд тийм дээгүүрөө бүгдээрээ мэдж байгаа. Ер нь ихэнх нь бол мэднэ. За салхи чи одоо ингээд за нөгөө өрлөө нэгээ яваад гэсэн одоо ингээд салхи зогсож байгаа юм байна. За нөгөөгч өнөө ингэж байгаа юм байна шүү гэдэг мэдээд байгаа байхгүй. Тэгсэн хэрнээ нөгөө миний өмнөөс тэр мөнгө олдог хэдэн бөөнрийг л яагаад болохоос яг үндэ бол би бол зөвхөн боомс шиг амьдарч байгаа байхгүй. Сонин багаас ийм л тогтолцоотой. Тийм байна. Одоо тэгээд тэр нэг хөгжлүүдийн манд хэлдэг үг тэр л үнэн болж муу цаг ирэхэд ийм болохын гэлээ шүү. За төсвөртэй төвчөртэй байгаараа миний хүү. За хэвчээ хичээгээрээ гатамжлаад өстой зүтгээрээ гээд ингээд дахиад байсан тэр юмнууд ч одоо ингээд биелж штэ. Та бидний ирээдүй цог залтай, суу бэлэгтэй, суу ухаантай ямар ч байсан буруу зүвийг ялгаад таних тийм эрдэм мэдлэгтэй хүмүүс төрж байгаа болохоор таныг маань хайрлаад хамгаалаад яг одоо байгалиасаа яасан энэ сайхан зүйлийг нь ард түмнийхээ төлөө чи ард түмний төлөө гэлтгүү дэлхийгээр томруул маш олон зүйл рүү орж штэ. Бүх зүйл зүй зохицлынхаа дагуу байна гэж хэрвээ харах юм бол тийм. Зүй зохицоор ингээд би дарамж хэвийн байх юм бол Оросын холбооны улс газар хөдлөлөө гэхэд би тэрийг зогсуулчих боломжтой. Хятад газар хөдлөлт тэрийг ингээд бос зогсуулах боломжтой байхгүй. Ганг ачиг болох юм бол хаан ч очсон ингээд боломжтой байхгүй чинь. Тийм байна. Хар салхиуллаа би тэрийг ингээд бас л боломж байна. Гэтэл энийг бүр хитгэн хүн одоо элбэг дорж автуу хоёг тунцгийн цагаан ингээд 2-3 хүн 4-5 хүн ч юм уу те ингээд тэднүүсийн нөлөөнд ор одоо ингээд увсан хитэн бөөнөр ч юм уу ховдын хитэн бөөнөр ингээд нийлээл энэ асуудлыг шийдэж байгаа болохоос энийг л дараад байгаа болохоос биш бодит байдал дээр тийм шиг байгаа байхгүй. Одоо та одооний засгийн газар эрхэлж байгаа ерөнхийлөгч одоо тамгын газар гэдгсэн үү тэдгээр хүмүүст ер нь ойрын хэдэн жилдээ хандаж үзвүү та ер нь одооний энэ засгийн газарт хандвуу яав? Хандахгүй яах юм бэ? Одоо би хөрс бүхэн ерөнхийлөгчд бичлээ. Одоо ийм байсан. Одоо ийм боллоо. Одоо ингээд намайг одоо ингэж хэлбэгдүүлсэн. Ингээд цагаатах талаасаа ингэж яаж өгөөч гэдэг 6-7 хуудас юм өглөө. Хүлээж аваагүй. Өгнүүд бичиг иргэн хүлээгээд авцсан. Дамжуулаад өгсөн гэж байгаа байхгүй. За. Тэгээд хамгийн гадаас хүлээж аваагүй. Дандаа болчихсон. Эсвэл одоо дарагч. Яагаад хөрс намайг үзээ ядах болсон шалтгаан нэг тодорхой байхгүй. За би ингэлээ. Би бүр хүүхэд байхасаа Чингис хааны онгон Монголтой холбоотой байсан. Чингис хааны онгон Монголд бүх юмтай ингээ холбоотой байсан. Тэгээ Чингис хааны онгон Монгол дээр хаяа очино. Тэгээ нөгөө даалт ертөнцид болж байгаа асуулт шүү дээ чинь. За тэгсэн нөгөө Алтан уяыг Норвей Алтан уяыг дахиад хэлбэлтэй чиглэсэн нам байж сахта нөгөө зүйлийг бүгдийг мэдж авсан. За энэ хүн Чингис хааны онготой холбоотой юм байна. Тийм үү? Чингис хаантай холбоотой. За тэнгэрт очихдоо ингэж Чингис хаантаар ингэж очдог. Чингис хаан юм байдаг. За Чингис хааны онгон байдаг. Орхон халдуу ууланд байдаг. Тийм ээ. За тийм ингээд сүнсээр хамгаалагдсан ийм газар байдаг. Гээд ингээд яаж байгаа байхгүй. За тэгсэн чинь
асуудал үүссэн. Ястай амир. Одоо юу хөвдөө одоо юу ч гэх юм мэдэхгүй. Одоо ингэж байгаа жишээ. Юуны Чингис хааны онгоны зохицлыг бүтээж байгуулъя гэдэг ийм хүсэлт анх би гаргасан юм. За тэгээд Чингис хааны онгоныг бол одоо оролдож болохгүй тийм ээ. Газар таар олон зуун жил болсон юм чинь ухаад гараад ирэх юм бол нөгөөч хэрэггүй болчих шүү дээ. Яг тэр газар таар байгаа булаатай хэвээр нь одоо юун дээр газар дээр ингэж бүтээгээд яг дуурал гэж бүтээгээд тийм ээ. Тэгээд тэрийгэ дэлхийн нийтэд үзүүлъя гэдэг ийм саналтай байхгүй юу? Тэгээд зөвхөн зураг бүх юм хийчихэд ингэсэн чинь энэ миний хийсэн зураг төсөл учраас тэрийг гимтэхгүй. За Чингис хааны музейг байгуулъя гэж байгаа юм. Тэр бүх асуудал болсон. Уг нь одоо тэр зохицлыг байгуулаад манай монголчууд тэнд мөнгө олоод одоо ингээд Чингис хааны онгоны дэлхийн нийт үзээд маш их мөнгө олох юм би бодоод байгаа байхгүй. Тэгэхээр тэр зориулаад бүх юм хийсэн чинь тэрийг жоохон өөрчлөөр Чингис хааны музей байгуулъя гэж нөгөө тэр дээр нөгөө маргааш шиг юм чинь нөгөө ёслонтын өргөөгөр шууд миний энэ шууд хуулаад авчиж байгаа байхгүй. Тэгэхээр тэнд бол миний хийсэн юм маш их байна. Шууд нөгөө байцаалт дарамтанд ор тэднүүсээ хийж байгаа. За тэгээд хүнсгүй эднүүсийн дургуутсаад байгаа нэг шалтгаан нь байна шүү дээ. Чингис хааны онгон яг ямар байх хэвээр вэ? Дотроо яг юу байгаа гэдэг асуудлыг надаас асуугаад байгаа байхгүй. За тэгэхээр би бол чинь Чингис хааны онгоныг байрлуулдаг зохицлоор нь бүх юм цаанаасаа ингээд тэнгэрээс бараг хүрээд ирнэ. Яг энэ тэрнийхэн давах хэрэгтэй байхгүй. Тэг ёсны дагуу. Одоо чинь бурхан бүтээхэд тийм тэгээд тэгж хийх ёстой шүү дээ. Хүнд бол хоёр нүд байгаа, хамраа байгаа, ам хоёр чих толгой байгаа. Тийм ээ, хоёр гар ингээ хүн гэдэг юм аа. Гэсэн чинь Чингис хааны одоо энэ бүтээсэн музей бол тийм биш байхгүй юу? Энэ огт нөгөө юунд таарлахгүй огт буруу. Одоо жишээ нь хоёр толгойтой дөрвөн хөлтэй аавц гэх юм уу тийм болчиход байгаа байхгүй юу? Тэгэхээр тийм юм дотор Чингис хааны онгоныг байрлуулах байхгүй юу? Бид чи эртний түүхтэй, ёстой, соёлтой, өв боломжтой ард юм уу? Тийм үстэй. Тэгэлгүй яах вэ? Би дэлхийд гайхагдсан тэр гайхамшиг 8-9 дахь гайхамшигыг л Монголдо байгуулах хэрэгтэй байхгүй юу? Гэтэл за ийм музей ирсэн. Одоо намайг тэр Чингис хааны онгон дотор юу байгаа яг тэрийг одоо хэлж үг гэдээ дарамтлаад байдаг. Өстой бүр хайр найраг ингээд дарамтлаа. Тэгэхээр би л өгч болохгүй ш. Цаанаасаа өгч болохгүй юм чинь тийм үстэй. Ирээд Тэнгэр бурхнаас Чингис хаан өөрөө ингэж зөвшөөрөх юм бол их зөвшөөрч болно. Зөвшөөрөлгүй тэр огт болохгүй асуудал байна. Тэр чинь бүр хориотой хатуу хориотой байхгүй. Ёстой хурж болтгүй, оролдож болтгүй байгаа байхгүй. За тэгээ би хэвлийн хурал хийлээ. 2-3 хийлээ. Чингис хааны онгоныг тэр ойролцоо авт зам тавьж болохгүй, төмөр зам тавьж болохгүй, дуу чимээ гаргахгүй байх хэрэгтэй. Тэрийг хүрээлээд гашаалаад амар тавих хэрэгтэй. Тэгээд энэ тэндээ сулгаа тэнүүлж янз бүрийн өсөд Чингис хааны онгоныг бий олно гэдэг ингээд Монгол руу иржээ төлөвлөдөө зацчихжээ. Одоо энийг болиулах хэрэгтэй байна. Чингис хааныхаа онгоныг бид одоо авчулъя. Чингис хааны онгоныг дэлхийн нийт үзүүлъя монголчууд. Тэ? Гэхдээ ингээд хэвлэлийн хурал хийлээ. Тэгэнгүүт намайг бариад авдаг юм байгаа зү. Чингис хааны онгон дотор юу байгаа? За хэл. Ингээд дарамтлаад ингээд. За ингээд гүрэлээ сүүлдээ хэллээ. Хэлэхдээ болохоор яг биш ном их уншсан шүү дээ. Одоо 4-5 мянган ном уншсан байхгүй. Сухара ноёны оршуулга гэж тийм Сухара ноён гэдэг ном байдгийг. Дээр үйл ном л доо. За тэн дээр яасан гэхээр нөгөө Сухара ноён чинь дайсанд хорлогдоод ингээд нас орчиж байгаа юм. Тэгээд одоо Сухара ноёныг оршуулахад онгорж оршуулахад ихнэр нь дөнгөнд хоёулаа ингээд нууцлж оршуулсан. Тэр нөгөө тэр ноёдыг чинь маш их нууцлж оршуулдаг ажил дээ. Одоо улс үндэстэн монголчуудаа гэж боддог. Одоо манайхаар бол отхон бэлэг шиг, бинди зэнэ гош, дашнууд бургаш тийм хүмүүсийг бусдад нь тэг нууцлж онгорж оршуулдаг байхгүй юу? Ямар бичтэй гэхээр монголчуудын ирээдүйд хамаатай. Ирээдүйд хамаатай. Тийм ирээдүйд сайн төлөвлөх хүмүүсийг тэгж оршуулдаг байхгүй юу? Тэгэхээр Сухара ноён бол тэдний л нэг. Тэрнээс үл Чингис хаан биш.
За тэгээд цохор ноёны оршуулга тийм ингээд ярьсан чинь хэлчихлээ одоо байцаар дарамтнаас гарахын төгс тийм үстэй. Тэгсэн чинь нэг эрдэмтэн яриад академик яриад гэсэн. За ёстой баадагс тэнд. Өргөн орон дээр Чингис хааныг одоо суугаа байрлуулсан байна. Дээр нь одоо тэр чинь өөрөө бас нэмээд байгаа маа тэр чинь. Дээрээ бол одоо тэнгэрийг дүрсэлсэн байна. Цагаан сонхор шуурх гэх. За бүр болохоо байлаа. За би ч одоо яг гоо тэгээд Чингис хааны музейг байгуулсан шүү дээ. Байгуулаад Чингис хааны яг дотор нь байрлуулах гэдэг байгаа байхгүй. Болохгүй хөөе. Тийм чинь. Цаанаасаа тэр дээрээсээ ирж байгаа тэр юмд байрлуулна. Тэрнээс биш өөр юмд байрлуулж болохгүй юу. Одоо Чингис хаан за энэ Монгол гэрт байрлуулаад гэсэн бол тэрний дагуу байрлуулах хэрэгтэй. Тэрнээс биш байшин барьчаад Хятад юм уу Япон ч юм уу хаачхын нэг байшин барьчаад тэр дотор байрлуулах болохгүй шүү дээ. Болох. Тэр малгай дотор байрлуулах гэдэг юу вэ? Энэ чинь нэг цаанаасаа ингээд тэг ёсоор заагдаад ирж байгаа юмыг би өөрчлөх хэрэг байхгүй. Тэр хэдүүсийн дураараа ингэж өөрчлөх болохгүй шүү дээ. За ингээд тэн дээр бол тас хүрээс би өстож чадахгүй л гэсэн. Тэгээд тэр цохор ноёны оршуулгаар бүр хийхээр болсон шүү дээ. Одоо бүр Чингис хааны музейд. Тэгээ би бичлээ. Одоо би ингэсэн юм аа. Цохор ноёны оршуулга ийм байдаг юм аа. Тэгээ би Чингис хааны онгыг ингэж бичсэн. Ингэж яасан шүү. Тэр болохгүй юм болдгоо юм аа. Яг болох ёстой байх ёстой юмд нь байрлуулах ёстой гэдэг. За тэгсэн чинь тэгээ тэр онгыг байрлуулахаа болоод тэгээд нэг юм бурхан минь. Харин тийм шүү дээ. Та тэгж хэлэхгүй бол тэгээ яг тэр үгээс чи хийчихсэн баларсан юм болно шүү дээ. Тийм тэгвэл дэлхийн ертөнцийн хуурсаа асуудал болох байхгүй юу? Баларна өстэй хуйгаар байгаа шүү дээ. Дэлхийн хэмжээний тэр асар том юмыг тэр гоё одоо 8-9 гайхамшиг цогцлборыг хаяад хог руу хаяад оронд нь дөрвөлжин байшин барьсан байрлуулдаг. Дээрээ тэнгэр ухан чөшөөрөхгүй, Чингис хаан чөшөөрөхгүй хинч тэр болохгүй байхгүй юу? Яг үнэ. Ямар ч юм зохироогүй болохоор уулаасаа цаанаасаа болохгүй л дээ. Болохгүй тий цаанаасаа тэгтээ тэрнийхэн дагуу за ирж байгаа тэр зурагтын ингээд би ерөнхийд нь гадна байдлыг ингээ харуулад Чингис хаан гэдэг бол цаг хугацааны асуудал шүү дээ. Одоо манайх чинь монголчин бол нэг цаг хугацааны эхлэл байхгүй монгол гэдэг чинь. За энэ дээр ингээд цагны зохицуур хаалаад тэгээд ийм би ингээ бүх юм яасан чинь оройт тэгээд цаанаасаа шаагцсан би ч ярих юм байхгүй болсон. Тэгээд 2-3 хөлөө хурлыгаас үүлд нь Чингис хааны онгыг бүтээдэг хүн болоо явцсан би. Нөгөө мушгаад нөгөө дулчин. Чи Чингис хааны онгыг бүтээдэг хинбэ чи юм бэ? За ингээд өнгөрч байгаа байхгүй. Нөгөө догмдгоо хэлдгээр ингээд би нөгөө парламентын гишүүн болох өнгөрч байгаа байхгүй гэдэг шиг би чир юу ямар үгүй ямар тэнэг мунхаг юм бэ гэж бодох. Өөр юу гэх. Өстө монхог гэх юм уу одоо харин тий. Цэвүүн цагт гээд идхий билээ. Тэгээд нөгөө муу юм чинь ингээд эдбэрээ бүх юмаа гаргаад сайн цагийн эхлэл байдаг болохоор таны ингэж зорж байгаа сайн сайхан зүйлийн төлөө зорж байгаа юм биелэх сайхан цаг ирэх баха. Цаг ч бас нэлээд нааширсан шүү. Бас нэг үе бодох нэ. Тийм үү. Мэдхгүй даа. Тэгээд одоо би бүр гай болсон юм боллоо. Одоо би одоо бодхоос хавсдаг. Хар зүрхний хөхнөөраас ихтний шарил авч байгаа хгүй өвл хүүтэнд. Одоо энэ төр зүрхээрч бүр батлам одоо фонцгийн цагаан магаид бүгд мэдчихэж байгаа. Эднээс авсан. За би бүр шүн ойлдгүй сандраад одоо бичлээ. Одоо ингээд Чингис хааны онгоныг ингээд хулгайлах гэж байна. Одоо энийг яалтаа арга хэмжээ аваач гэд захиж бичээ. Тагнуурын газар цагдаагийн ерөнхий газар өглөө одоо би өөр хинт ихгүй тийм үстэй. Тийм шүү дээ. Тэр үчиг нөгөө тагнуурын газрын дарга хин байла хурц байсан шүү дээ. Цагдаагийн ерөнхий газрын дарга хинч байлаа. Одоо би өөр хинт хэлэхтэй. Одоо тэгээд ард түмэнд одоо би Чингис хааны онгыг хулгай хийж байна гэдэг бас л нөгөө юмжир нөгөө өнөрмаа болоод авчих байх. Тэгээд та мөрөөдлийн театрын нэг болол мөрөөдлийн нөгөө хүмүүсийн жигсаалтанд орох тэгээд дууссан. Батхааны удам манайх Чингис хааны удам нөгөө хааны удам болдог шиг тэрнээс дор юм болно. За ингээд
бичээд дээр нь бол яг өөрийнх нь нэрийг бичгээд явах гэдэг одоо Эренцэн гэдэг зохион бол бичихгүй. Эренцэн гэдэг. Тэгсэн чинь нөгөө тэр шаард марлыг авсан тохиол нэг ч арга хэмжээ аваагүй. Тэрийг бүгдээрээ нөгөө хоорондоо мэддэг учраас барыг очиж тусалсан юм байгаа. Тагнууд ерөнхий газар, сайтаг ерөнхий газар. Эренцэн гэдэг хүн гараад ирсэн. Чингис хааны онгоныг хамгаалагч. Гүн гай одоо энэ чинь. Одоо байна шүү дээ. Одоо ингээд бүр телевизээр би Чингис хааны онгоныг хамгаалагч гэдэг. Миний Эренцэнгээ бичсэн нэрний оронд Эренцэн гэдэг нэртэй хүн гараад ирсэн одоо. Бөөрөө гүн чи яахаар ингээд бүх юм 360 ирчихт юм яа одоо. Харамсаад байхгүй. За тэгээд зөндөө асуудал байна одоо тэр тийм мэдээд одоо тэгээд одоо би нэг юм дээр маш их хэргэлдэж байна. За. Намайг яагаад ингэж олон жил дарамтанд оргоол. Энд шалтгаан байгаас. Тийм дээ нэг шалтгаан. Чингис хааны онгоныг хулгай хийгээд гадагш гаргасан юм шүү. Тэгээд нөгөө ганц холбоотой хүний байнгын дарамтанд орвол болохоор яг нөгөөхдөө холбогч чадах аваач гэж шүү дээ. Тийм үстэй. Олон бөөндрийн нөгөө онгодгоо мухаа сүнсүү тойроод суудсан одоо ингээд зодоргаар суучин тэр зүүдлэх аваалждаг. Тэгээд онцгой юмнуудаа авахгүй тэр газар хөдлийн төвийг өөрчлөх чадвараа алдаад ингээд эхэлж байгаа. Тэр юус хамаахгүй. Монголчууд газар хөдлөд хотод газар хөдлөд бүгдээрээ өгсөн ч хамаахгүй. Ганцхан намайг дарамтанд байж шалтгаан байна. Тэр шалтгаан бол Чингис хааны онгоныг хулгай гаргасан юм шүү. Чингис хааны онгон хаана байж болох вэ? Хаана байж болох вэ? Одоо ингэ бодъё. Бурхан алдаа ууланд байж болно. Тийм ээ? Тийм биз? Нилээн дөхөө. Ноён ууланд байж болно. Тийм, ноён ууланд байж болно. Эсвэл усан доор байж болно. Тийм үү? Эсвэл менингийн талд юм уу? Хонгорын хэлсэнд байж болно. За юу. Ерөнхий юу бол тийм байна. Гэтэл хар усны хөхнөр рүү нуураас өвөл мөсцөмдөө тэр шарлыг яах ч аав гэдэг асуудал. Тэгээ хууль зүйн яамд бичлээ л дээ. Одоо ингээд ийм болчлоо ингээд. Тоохгүй. Хариу нь намайг тий сэтгцэн өвчтөй гэж тодруулсан. Нэг тэр улсын мөрдөн байцах газраас нэг залуу томчдод тэр нь болохоор цаанаас аалгууртаа тэгэл сэтгцэн өвчтөй болол туссан шүү. Тэгэл ийм л байна. Одоо монголчуудын хурж болдгоо, оролдож болдгоо тэр хариу нандын юмнуудаа гадагш нь гаргачихвол одоо тэгээд биднээс сүрлээ шүү дээ. Монгол өвч боллоо шүү дээ одоо ингээд. Арай ч одоо яаралтай хамгийн түрүүнд хийх ажил бол миний одоо хэрвээ энэ дарамт шалтгаанаас гардаг гэдэг юм бол Чингис хааны онгон байна уугүй гэдгийг үзэх гэж байгаа. Эхнийхний асуудал байна. Арай ч тийм одоо алхам хийхгүй байгаа да. Ирэх нэг Монгол зүрх байна да. Арайгүй байгаа. Мэдгүй. Би тийг итгэхгүй байна. Одоо нэр ямар ихтгэл найдвар алдарч одоо ер нь маш хэцүү болчиход байна. Одоо бол нийт газар хөдлөхөд бол одоо би л хөдлөхгүй. Би тэр үед одоо ингэж шүү дээ. Энэ үзмж бөөнөр чи одоо ингээ газар хөдлөх гэж байна. Яг одоо газар хөдлөх гэж байна гэдэг цагтаараа уцтаад. Бөөн хүн очоод. Одоо чи нөгөө худлаа ярьж нэгсэнд бол нэр үл олох гэж байгаа юм л да. Тэгээ намайг дуудахгүй нөгөө цагдаагаас дуудаад нөгөө мэдээлэл өгдөгөөс учраас ганц гэд хурандаа байдаг юм байл тэр. Тэгээд дуудаа тэр хурандагийн нөрөнд орлоо. За энэ тэндээс ингээд газар хөдлөх чинь ингээ бөөнөр ингээ үзмж болоод ингээ уцтаад байна. Нийслэлд газар хөдлөх үү гэсэн. Тэгэхэд би ямар ч нөө дарамт шалтгагүй юм байсан чинь өстой бардан байгаа. Газар хөдлөхгүй, ерөөсөө хөдлөхгүй. Хөдлөх юм бол хөнгүү газар хөдлөнө. Огтой айх юм байхгүй гэсэн. За тэгсэн чинь маргааш өдөөс хэвж үдээд иргэслээ газар хөдлөхгүй болоод яа. Ингээд нэр үнэхээр хөдлөхгүйсэн юм чи тэр үед бол тийм л байсан. Үнэхээр бардан байлаа одоо тэр үед чинь намайг байсан газар бол газар хөдлөхгүй л гэж боддог байлаа одоо тэгээд. Гэсэн одоо бол үнэхээр энэ жил бол их хэцүү байна одоо тэгээд мэдхгүй яах юм бэ. Газар хөдлөхийн мөн нэг шалтгаан нь
нөгөө газрынхаа хэвлийг их ухаад гагнаас байдаг алт мөнгө нөгөө 9 эрдэнүүдийг аваад ахаар газрын цөмдөө нөлөөлөөд бас нэг тийм хүчин зүйл байгаад ах шиг байна тийм ээ. Уул уурхай. Одоо тэр хоёулаа тэр их алтыг авцсан шүү дээ. Тэгсэн. Одоо газрынхаа тэр нуруунд дээр нуруунд дээр ингээд маш олон газар ухаад хоолой тавиад олон байшаа барьсан байхгүй. Тэгэхээр газар чинь эмзэглэн өвдөн хүн асуудал болно тийм ээ. Хүний дөрөнд 10 цүг тачих юм бол яах вэ? Бүр хөдөлгөөн болно шүү дээ. Тэгэхээр тэр хоцлоорын газар хөдлөх магадлал хамгийн их байхгүй юу? Тийм. Хөнгүү газар гэхээсээ хүнтэй газар руу хөдлөх хамгийн их. Тэр элбэгдэрж Нарвын алтан хоёрыг хийсэн тэр нөгөө наваг тэр дарамтлж болгосноос хойш газар хөдлийн чичирхийл одоо тэр үндэсний төвдөр газар хөдлийн үндэсний төвдөр очиод ингээ үзэх юм бол айжмаар нэмэгдээд бүр маш их болсон бүр. Одоо бол бүр туйлдаа орсон байна. Тэгээ дээрэс нь одоо газар хөдлөх гэдэг бол маш амар шүү дээ. Одоо манай Монголд одоо Улаанбаатар газар хөдлөх юм бол бүх гарц орцууд хаагдана. Би одоо бүх хүн толгойтой дарга болгонд л бичлээ одоо. Бүх гарц орц хаагдана. Тэр ойрхон барьсан байшингууд бүгд нурна гэж бодохгүй юу? Хохрол бүр явуулсан. Тэр олон эвлэхийн машин дотор тэр бетонны нуранг буугаад тэнд хүн амьдрах боломж байна уу? Байхгүй шүү. Нөгөө аврахын машин ч явж чадахгүй шүү дээ. Юу ч явахгүй. Зүгээр нисдэг тэрэг мэргээр л явах байх. Шүхүрчид дээрээс нь буугаад ганц нэг хүн аврахгүй. Өөр бол байхгүй чинь. Тэр том дурангийг зайлуулах техник бий юу Монголд? Байхгүй шүү дээ. Ганцхан шигшил 100 тонны гарантай боллоо гэж телевизээр гарч ирсэн та. За одоо тэгээд хөрөл ахихаа тийм байна. Цаашдаа одоо яа гэж бодож байна? Харсан хараа төлөвлөсөн юм байна уу? Юу хараачилж байна да? Тэр одоо мэдэхгүй байна. Одоо Чингис хааны онгоноос болоод хүн нааг үзэх байсан. Хэдийгээр өдөр үзэхээ байсан яах вэ? Хамгийн гол нь шүү дээ. Энэ ард түмэн чинь аюуд орж штэ. Одоо ингээд байшин суудгүй хүн байхгүй штэ. Манай Усовдынх нь тусдаа гэр өрөөд талаар нэг тарцдаггүй юм бол бүгд л байранд сууж байгаа штэ. Харин Норвегийн алтан уягийн байшингууд зөндөөл байдаг юм байлээ. Тэднээсээ нураг л гэж боддог юм байна. Тоодгүй юм байна. Одоо тэгээ яах вэ? Энэ ард түмэн хилэгдэж хогсох нь штэ. Одоо тэгээд би бол цагтын алдаасаа л гэж бодож байна. Одоо тэгээд үнэхээр хэцүү л байна. Яах юм гэдэггүй. Бүрч нь уулын 10 хончууд би арай өөр болно. Тийм. 20 хончууд ямар ч байсан хотод газар хэлэхгүй. Төцөөрн газрууд нь би өөрөө сайн дураар яваад овсод төвсгөл хаач байдгийг тийм ээ. Очоод яач. За хөвсгөл газар хөдөлсөн тийм ээ. Зөндөө газар хөдөлсөн. Би хэллээ. Одоо тэр тань надад нэг санал нэвтрүүлэг байдгийн тэргээр хэллээ. Одоо ингээд би үл ийм хүн байгаамаа. Тэгээ одоо би тэр хөвсгөлд очих ёстой. Одоо замын зардал мардлаа байхгүй. Хөвсгөл аймгийн засгийн даргатай ярьлаа. Бүүн ажил болоод тэр экологийн цагдаа гэж байдаг юм байна. Тэр үнтэй яриад би одоо ингээд очихгүй болохгүй хүүтэн болж байна. Одоо ингээд газар мазар хөдөл хүмүүс гэр оронгүй гэсэн болно. Даргаа ингээд та нэг замын зардал мардал ингээд туслаач. Гэлээ. Засаг даргатай ярьж байгаа шүү дээ. Аймгийн хэд байж тээ. Юу гэж хэлсэн гэж. Одоо хэлбит хэцүү юм да. Одоо юу гэх вэ? Аяа. Газар хөдлөх чи ганцхан ирээд тэгээд газар хөдлөлтийг зогсоох юм уу? Гэхдээ би одоо ийм өчтэй ийм хүн байгаа. Тэр хүний оюун санаанд юу ч байхгүй. Тэр газар хөдлөлийн талаар тэр манай монголчууд тийм байсан. Одоо тэр чөтгөр гарч ирээ тэр чөтгөрийн хөө зайлуулах газар хөдлөхөө болдог өөр газраас хөдөлдөг ч юм уу. Эсвэл тэр хувилгаанд одоо тэр газар дээр очиод ингэнгүүт газар хөдлөх нь гайгүй болчдөг. Тэгээд энэ түүч тусны төдий юм байхгүй. Харин тийм. Мэдээлэл үнэхээр харамсалтай. Одоо юу гэх вэ одоо энийг хэлсэн.
нарийн нандин зүйлийн залгамж холбоо ингээд тасарчаар бид нар ингээд өөрсдийнхөө өв соёл нарийн нандин зүйлээс тасарсны жишээлтэй хүрлээ тодорхой. Одоо таныг энэ дасах биш. Энэ байж тээ. Энэ бүү мөргөл хөгжсөний гай. Энэ бол нөгөө тэр хов тусгийнхаа арай одоо тэр шашин талыг аягүй сайн мэддэг. Тэгээд тэр энэ монголчууд ингээд шашныхаа талд ингээд тэргүүлээд ирэх юм бол биднээс толгойдоо гарчин биднээс ингээд дарагдаад орон нутаггүй бол их мэдлгүй болно гэдэг энэ айцснаас л үүсэж байгаа. Одоо ингээд сүлжээ болсон. Үндсэн шалтгаан. Тийм, үндсэн шалтгаан тэр. Тэгэхээр тэр газар хөдлөхөд усуудынх нь бас цогтоо өхнө гэдгийг товцохгүй байгаа байхгүй. Эсвэл тэрнээс аюунд үйлдэнэ гэдэг нөгөө бөөдөр нь хэлсэн юм уу яасан юм. Тэр гайхаад. Ганга ачиг тохиогод одоо нодны овсны 100 жил боллоо тийм ээ. 100 жил гэхэд бороо байхгүй ямар муухай бай. Тэр усууд тэр ард түмэн зовж байгаа ш. Тэр ард түмэн тэр ан амтан зовж байгаа ш. Тэш уран балан амтан хүн. Тэр юунаас болоод байгаа гэдгийг ерөөсөө тооцохгүй. Биднээс л өөрөөсөө хүчтэй байвал, биднээс өөрөөсөө мөнгөтэй байвал, биднээс тэр олон бөөтэй байвал нь хамаагүй. Ер нь л яах нь хамаагүй. Тийм болсон. Тэгээ увсад тэр ганг ачиг болоодохын шалтгаан нь бол тодорхой. Одоо увсын мөнөр увсын хэмжээ ерөөсөө тэр чигээрээ яасан шүү дээ. Увсын мөнөр тэр Норвегийн алтан уягийг дагаад одоо тэр улсууд нь намайг дарамтлал ингээд боочлоод байгаа учраас тэнд ганг ачиг болоод байгаа. Тэгээ бас нөгөө төв бас нэг гайтай юм бас одоо увсад бол. Нөгөө би төв цэрхийн хойд тал байж байгуул яа гэдэг. Давтар заврыг нөгөө эзэн усны дараахан гисэн юм байгаа. Ийм морин дээр нөгөө нугалдаг ийм одоо уран нугараач хүүхдүүдийн тийм төвстэй ийм хөшөө усгах ихгүй. Морин дээр имэйлэн дээр одоо ингээ хүүхд нугарч байгаа ийм хөшөө усгах ихгүй би. Тэгсэн чинь тэрийг сарааг нь хулгай хийж авчиад увсад барьдсан нөгөө хөшөө гэж. Тэгэхээр ийм байхгүй. Улсын нэг улс байж тээ. Одоо ямар ч улс байж болно тийм үү. За Монгол улс Улаанбаатар хотод байх ёстой юм. Улаан гомд авчиа барьцгаар яах вэ? Тэр болдгоо байхгүй юу? Нөгөө хотын Монгол улсын нийслэл байх ёстой юм. Улаан гомд барьчихгууд нөгөөх чинь юмд тэг сатаа болдог. Тэнд нөгөө хэрүүлийн айлан гардаг ч юм уу эсвэл одоо жалгадооны үсэл гардаг ч юм уу эсвэл одоо тэнгэр хангаан хурвороо хайрладгүй ч юм уу эсвэл тархины өвчин дэлгэрэх гэж байна. Тархины өвчин. Хүний оюун ухаанаас үүдэлтэй юм сөрөг юмнууд бий болоод ирэхээр тархины өвчин дэлгэрдэг юм байна л да. Тархитгооны өвчин. Тэр тийм асуудал бий болчиход байгаа байхгүй. Тэгээ тэрийг одоо авцраад тэр төв цэрхээ хойд тавьж идэх багт одоо яасан зовлонтой лайтай юм байдгийг одоо мэдэх гэсэн. Учир нь одоо нэгсэндээ ингээд тийм бүтэн юмаа эвдээд одоо чинь нэг хурууга настаа хайжлаад гэсэн л үг тэр чинь. Тэгээд нэг улс орны ард түмэс биднээс тэр мөн чанар гэмүү тэр нэг гол амин чанараа ерөөсөй ойлгохгүй байгаа юм шүү. Одоо хотмандл гэж байдаг. Буддын шашны хотмандл гэж байдаг шүү дээ. Хотмандлын төвд хийхт байх ёстой юмыг баруун хойд навч чадчихгүй. Тэгэнгүүт нөх хотмандл эвдэрнэ үстэй. Тэгнь. Хотмандл эвдэрэхээр яах вэ? Гайгам шиг болно. Ганга ачиг төхөн. Өвчнөд хал дэлгэрнэ. Ийм байхгүй юу? Тэгэхээр тэр хотмандл минийхээр бол одоо тэр яг Чингис хааны амнаас хуулаад тийм хотмандлын ийм юу хийсэн байхгүй. Ингээ Монгол газар нутгад ингээ ийм хотмандл хийх юм бол одоо монголч нь одоо хөл зоолон багсан тийм ээ. Ганга ачиг багсан бүр эрс. Цаасынхан зүйл дэлгэрэх нь шүү дээ тийм ээ. Тийм. Бүх сайн дэлгэрэх байхгүй. Тэгэнгүүт тэрийн оронд тэр хотмандлыг шууд эвдсэн байхгүй. Норвегийн алтан хувийг захиагийн элбэг тойч хоёр шууд эвдээ хийсэн байхгүй. Тэр хотмандл ингээд бүтэн болцсон өдөө тийм байхгүй байсан. Төр дэм олон хулгайч бий болохгүй байсан. Маш муухай хэрэгүүд гадар гарч штэ одоо. Тэгээд одоо тэр хүүхдүүд бие нэгэ зодч нүдчээ энэ яаж энэ хотмандл эвдэрчээд ингээд байгаа. Тэгэхээр тэрийг бүтэн болгох талаас нь одоо Монголын бурхан шашны хэд одоо бүр сайн санаатай бүх хүмүүсээс хүсэлтэл одоо энийг бүтэн болгох талаас нь бүгдээрээ ягаасаа
хий хуурамч худлаа юмар биш яг жинхэнэ юмнуудаа хийгээсэй л гэж бодож байна. Тэрнээс биш Чингис хааны аавны хуурамчаар бүтээгээд буруу юм хийдэг бол ёстой болохгүй. Тэр хот мандлын төвд байх ёстой юмыг захруун зөөж болохгүй. Хот мандал ямар байх ёстой яг тэр гомоор байх ёстой. 8 дугаар вогдын хийсэн хот мандал гэж бай. 8 дугаар вогд хот мандлаа хийгээд улс орноо өөдөн татаад сайхан болсон тий. Дараа нь улаан хувьслын хөсгөл гараад ингээд сайхан хүмүүсийн алж чадаад эхлэнгүүт яасан өндөр 8 дугаар вогд тэрийг эвдсэн шүү дээ хот мандлаа. Тэрийг бүхнийг нь байлгасан бол бүр аюултай байхгүй. Зөв. Тийм хот мандлаа эвдсэний дараа бас арай гайг болоод ингээд докторчод ингээд ирчих байхгүй. Тэр хот мандлынхаа дагуу ингээд явах хэрэгтэй байхгүй. Тэгсэн чинь миний хийсэн хот мандал болохоор огт эвдэж болохгүй байгаа байхгүй. Эвдэх юм бол тэр чигээр аюул суурил болно. Тэгээ энэ чинь бол Чингис хаан мантай ингээ хамаатай бүр холбоотой аш нарийн юм байгаа байхгүй. Одоо би нэг жишээ ярив. Ариун гэж гişүн байсан манай улсын хурлын гишүүн. Бас л нэр хүндтэй сайхан хүн байсан баг. Тэр хүний асуух Монгол хатын өргөө гэж байгуулсан шүү дээ. За тий. Монгол хатын өргөө гэхэд Монголын хатуудын зураг байх хэрэгтэй байхгүй юу? Тэгээд дотор. Игсэн чинь манай энэ овсготын арай сэргэлээ арай овсготой бас. Тэн дээр бол одоо дөрвөн түүхнүүдийн зураг ховтын хүүхнүүдийн зургийг ингээ хийчихчих дээ нөгөө хатуудын оронд хийчихгүй да. За. Ариун яасан найрсан яасан нөгөө олон хүмүүс ч орж ирээд текстог нугаагаад хөрөх юм. Тэр бас болохгүй. Юусоо болохгүй. Монгол хат гэдэг чинь эсрэг тайшин ихнэр тэр ихнэрийн зураг байх хэрэгтэй. Тийм шүү дээ. Өндөр вогдын ихнэр яг өндөр вогдын ихнэрийн оронд огцсон байж болохгүй шүү дээ. Тэр чинь монголон байсан шүү дээ. Тийм ээ. Дөрвөд далай хааны ихнэрийн зураг л байх хэрэгтэй. Тэрнээс өөр байж болохгүй байхгүй юу? Тэр чинь биднээс тэнгэр гаралтай тэнгэр шигтээтэйгээд яриад бахархаад омгшоод байгаа үстэй. Тэр мэрийг өөрчлөлт хийх юм бол асуудал үүснэ гэсэн үг байхгүй юу? Яг тэрийг одоо хичнээн хүнд хийх үүдээ одоо тэгээд үнэхээр хэцүү одоо тэгээд жалга довны үсэл гэдэг чинь хэрэгсээ хэтэрчд юм байна хэрэгсээ хэтэрэхээр эргээд өөрсдөө устгах бодлого болоо хөвчд юм. Хоруу чанар нь айхтар байна тий. Буцаа тэр хорон тийм байна. Одоо жишээ нь Норвегийн алтан үеийн үед нөгөө увссын бүгд хадгаламжтай болсон шүү дээ. Мэднэ үстэй. Эхийн хэвлээд байгаа хүүхдээс хавуулаад бүр өгчгөө буураа хүртэл бүгд хадгаламжтай болсон. Бүгдийн. Энэ нь нэг талаа нөгөө жалга давны асуудал яригдаад байгаа байхгүй. Нөгөө талдаа бол нөгөө Монголын ард түмэнд оногдох ёстой юмыг аваад одоо нэг аймгийг бүгдийг хадгаламжтай болчихсон. Одоо алтан уг нутагтаа очиод нутгийг нь яаж хүлээж авч харсан биз дээ. Өө инээдэн шүү. За одоо биднээс ингэчлээ гэж яриад тэрний хор сэрх хор гарна. Тэр маш аюултай. Бүр амар юм хийж тэр хідэн дүүрэг юу ч биш. Тэгэхээр тэр нөгөө миний яриад байдаг оролдож болтгүй юмнууд байгаа тэрийг битгий оролдоор хүрж болдгүй юмнууд байгаа шүү. Тэрэндээ битгий хүрээрээ гэдэг чинь тийм. Энергийн төв хэсэг Монгол улсын төв хэсэг бай тийм үү. Одоо төв хэсгэнд байгаа бол гаднатаас одоо увс ховд бүрээд бүгдээрээ төв хэсгээс үг өрөх хэрэгтэй байхгүй. Сайн сүнийхээ дэжиг ойлгож байна. Тэр ямар чухал байсан. Дээр үед бүгдээрээ тийм байсан. Одоо ямар болов? Одоо ингээд харахад бүх юм эсрэгээр уруу болчиход байгаа сте. Жишээ нэг аймаг хөгжөөл гэж бодъё. Нэг аймаг хөгжөөл. Бүх төсөмлүүдийн тавиал бүх юунуудыг ингээд гоё болгоод ингээд байж. Бусдаа аймагуд хөгжихгүй. Бусд нь ингээд яваад байх юм бол нөгөө аймагт чинь муу юм төлөвлөж байна. Нөгөө бүхэл бүтэн улсын одоо жишээ хүний 10 хуруу байхад ганцхан 7 хуруунд нь дүүрэн алтан бүгд хийчих. Ганцхан хурууд. Бусдыг ингээд нүсгэлээ хийчих. Бусд нь ингээд сайртаад туграад хумс нуунаад ингээд бүр амар болчих шүү дээ. Тэгэхээр яах вэ? Ганцхан энэ хурууг тортоод үзэхгүй. Шал эсрэг юм гарна. Тийм учраас тэнд одоо тэр ховд гэхэд одоо бүр бараг шумуулгүй байсан газар одоо хүн байхын аргагүй шумуулт болсон шүү дээ.
Бүр амар болсон. Тэр юуных вэ? Тэр орон нутагт амьдарч байгаа хүмүүсийн тэр явуулж байгаа бодлого, тэр бодож байгаа бодол санаа гэдэг байгальд хэлэхэд бүр ноцтой хоорондох нь болж байна. Эргээд тэр үндэстэн улс орны одоо чинь увсад тэгээд бүх хүмүүс хадгаламжтай болно гэдэг чинь эргээд яах вэ? Тэндээ хоруу чанаранд гарна. Нөгөө тэндээ хор гарна. Тэнд нөгөө юу одоо халдвар гарах тийм үү, халдвар өвчин бий болдог юм уу, эсвэл тархитгооны өвчин, хор тавдар одоо юу байдгийг тийм ээ. Болохгүй юмуд ингээд дагаад ирдэг байхгүй. Тийм учраас яг одоо нэг улсал оршиж байгаа бол улс чинь нэг талдаа биш, нийтдээ тийм байх хэрэгтэй. Одоо хятадыг хар. Тэгш. Ядуу хөнгөө болно гэж. За тэгээд нэг хүүхдийн юг цуцлаа. Тэгээд ингээд тэр нь ингээд хин ингээд байгаад байдаг чинь тэр улс орноо бүгдээр нь дээш нэргээд байгаа байхгүй. Манай шиг ганцхан талын яачих юм бол яг одоо нэгсэндээ бол тавгаар юм бол ингээд энэ увсад ингээд бүх юм төвлөрөөд ингээд бүх хүмүүс мөнгө хадгаламжтай болоод ирэнгүүт тэр лүгөө тэн дээр юм нь хороолдохгүй асах нь гоож юм гэсэн үг байхгүй. Харин тийм ээ. Одоо энгийн үгээр яах вэ? Тэр энерги урсгал маш чухал юм байдгийг. Тийм учраас тэр энерги урсгалыг одоо тэр оруулсан тэр жижигхэн өдрөө гаргаад одоо бүх хэвийн хэмжээнд очиулах хэрэгтэй. Намайг бол зүгээр тэр элбэг дэрчийн үечлээд баг тэнгэрийг ганцаараа захирдаг юм уу даварцсан мөн огшоо идгээд тэгжсэн. Ямар юмных нь захирах юм бэ тэр чинь. Юу захирахгүй шүү дээ. Бид байглаас заяатсан тийм хүн чинь монголчуудын хамт зүтгэж шүү дээ. Тэрнээс биш увсыг юм уу ховдыг гээд ялахгүй шүү дээ. Огт тэгж болохгүй. Тэгээд ирэхээр л нэг тийшээ гэлтийн нэгдгүүд маш аюултай, маш хортой шүү гэдгийг хэлэх байна. Одоо жишээ авъя. Өндөр бог төрсөн Монгол тийм үү? Тийм ээ. Өндөр бог төрсөн, шашин бурхан дэлгэрсэн, ур ухаан дэлгэрсэн, сайхан юмуд бас их болсон. Тийм ээ. Өндөр богд хаанаас ирсэн? Бог төрсөн Чингис хааны хажуунаас ирсэн. Тийм үү? За Монголд одоо энэ бөө мөргөл гэдэг юм нас нэгдүгээр салах хэрэгтэй тийм үү. Хоёр монголчуудын энэ их сайхан ур ухааныг ингээд цуглуулад дээжлээд ингээд дэлхийн ертөнцийн хэмжээнд том ийм сайхан урлаг болгоод тэгээд буддын шишин дэлгэрэхээр яах вэ? Буддын шишний тэр одоо 5 ухаан гэж байгаа шүү дээ. Тэрэнд нэгдэрсэн хүмүүс маш олон бий болсон шүү дээ. Одоо жишээ нисдэг хүмүүс бий болсон, хүний төрөлх чанар шүү дээ нисдэг. За орон зай чинжтэй хүмүүс бий болсон. Тийм ээ. Одоо хэлмэгдүүлэлтийн номдор байдаг шүү дээ. Одоо ингээд тэр хувилгааныг явуулсан гинтгэн алга болчих гинэ. Гинтгэн нохоо болоод муур болоод ингэж гинэ гэдэг юм тий. Энэ хүн биш буддын шинэ хүн ухаан байхгүй. Одоо тэр бясалгал гэж вэ? Бясалгал хийгээд одоо юу болох вэ? Тэр усан дээгүүр яагаад хөл өвсгөө явж болж живхгүй явж ийсэн. Тэр орон зай ажиллаж ийн гэдэг маш чухал байхгүй юу? Одоо жишээ нь Баян онгорд байжгаад хөвсгөл нэг хормын дотор очих боломжтой. Он заач тэр үл эд шийдвэш Эрдэнэ номын хүч тэр үл жинхэнэ одоо цэвэр сэтгэл цэвэр оюун санааны ялтын үр дүн байхгүй. Хүн гараад далавчаад ивэд нисдэг тийм ээ. Хүн гараас төвхгүйгээр зүгээр нисдэг ийм чадвартай болсон. Тийм хүмүүс бий болсон. Гэтэл тэр сайхан бүтээжсэн хүнийг яасан? Орон нутгаас нь хөөсөн тийм ээ. Өвөр Монгол руу явсан. Тэрний үр дүнд юу болсон? Дөрвөн ойрт гэж улс үндсээрээ алга болсон. Энэ юг харуулж байна? Тэр болохгүй юм хийсэн учраас тэр сайхан бурхныг дэлгэрүүл одоо дэмжиж тэнгэр бурхны ичийг одоо нэгсэндээ орон нутгаас нь хөөж байгаа байхгүй. Тэгэнгүүт тэр дөрвөн ойрт гэж улс бүр үндсээрээ байхгүй болсон шүү дээ. Ингээд оронд нь гаднаас стануудаас одоо Казахстан ингээд олон хятад Орос ингээд таллаас ингээд янз бүрийн хүмүүс орж ирээд ингээд газар нутгийн нийцээ сууж ирсэн. Ойд бол тийм болсон. Тэгэхээр нөгөө миний хэлдэг тэр орлож болдгоо юмар битгий орол, хүрж болдгоо юм битгий хүр. Нэг тийш нь хилтийлэх хэрэггүй. Нэг тийш нь дайлуулахад жалгадагны үүсгэдэг эргээд өөрсдөө сүйтгэх маш аюултай хортой ийм өвчин тахлаас аюултай. Энэ бол маш аюултай шүү. Харин тийм ээ тахлын хэмжээнд л одоо наад хагарал чинь бүх салбарт байна гэж Монгол хүн бүхэн л ам уралдаа ярьж байгаа шүү дээ тий. Тэрний жишээг одоо яг амсаж яваа хүн нь таал байна л да амьдралаараа. Тэгээд
юу яа хурал доторхоо хоёлоо нэлээ сайхан 50% хөрөлдлөө. Одоо тэгээд та маань бие сайн бодоорой. Эрүүл байвал нөгөө өвөгчүүл хэлдэг байсан шүү дээ. Эрүүл бол нойр хоолндоо сайн бол амда болно доо гэдэг шиг. Аливаа сайхан зүйл бас тэгээд ерөөл тавилангаараа нөгөө халахын заяа өндөрдөө гэдэг шиг таны маань тэр сайхан өвөг дээдсэн ээж аавын ариун цагаан сэтгэл яг чин үнэнгээрээ явж байгаа энэ сайхан сэтгэлийн хүч ивэгээд таныг маань хайрлах, хамгаалах, тусалж ажиллах, дэмжих тийм хүмүүс гарч ирэх байхаа гэж бодож байна. Тэгээ хамгийн гол нь эрүүл байгаарай. Эрүүл байх юм бол тэгээ хэдэл одоо хайр хамгаалах одоо яамаа юм л та. Гол нь одоо ингээд газар хөдлөлтөд тэр юугийн хийм болгочвол цутаа одоо ингээд газар хөдлөхийн аюул бас айх аюул болчиход байдаг. Харин тий. Тэгэхээр чинь үүсчээ одоо тий яаж ээж байгаа 5 цаас болоод гангачгуулсан газар руу өөрөө яваад иж болох байх. Газар хөдлөлт бэлтгэж байна одоо тэгээд. Тэгээд дээрээс нь монголчуудыг энэ төмрийн асуудал байна. Тэр төмрийн асуудалд би нэг доромтын тал төмөр боллоо гэхэд би очиод тэр салхины эргүүлээд ч юм уу бороо оруулаад ч юм ингээд зогсоочлаа гэд над өөр гавьяат нь тавхт хэрэггүй зүгээр яг хөө. Тэгээд тэрийг угаал өнгөрөөч чинүүд хамгийн гол нь шүү дээ байгаа юм а зүг ашиглах хэрэгтэй байхгүй юу? Харин одоо ингээд хэрэгтэй карманда байсан мөнгөө гаргаж шидээд байна гэж ойлгох юм уу? Одоо чинь буруу болчиход байна шүү дээ. Өмнө буруу болчиход байна. Тэгээ байгаа юм а орчин заяас юмудаар зүг ашиглах хэрэгтэй. Байгалийн гамшиг тэр үер төмөр энтер гэдэг чинь эргээд байгалийн хөрс энтер сэргийдэн гэдэг нь асар олон жил шаардсан шүү дээ. Тэгэхээр одоо тийм их охил амсахгүйгээр байх боломж байсаар атал түүнийг ингээд хайхрахгүй байна гэдэг нь харамсалтай. Тэгээ та хоёрын хөрөлдөөнийг сонссон хүмүүс бас ингээд нэг тунгааж бодоод таны хэлдгээр за хайрлаж халамжлах нь ч яамаа гэхэд бас нэг зүгээр л яг хүн хайр халамжийн хэрэг байх ч юм. Тэгээд тэргөө одоо надад одоо тэр төмрийн нэг унтраачдаг тэр газар хөдлийн аюулгүй болчихвол тэгэл одоо би нүд амар байх нь энэ уус хамтан ч гэсэн амар тавин за одоо газар хөдлөх аюулгүй айх хэрэггүй болсон шүү гэж би хэлчихнэ. За тийм хэвэндээ орчих юм бол. Байгалаас саясан ч дороод сэргээд ирнэ шүү дээ. Та. Тэгэхээр таны маань чинь байгаа шүү дээ. Аюун санааны эрхчлөө удахгүй сайхан ирэх баха. Тэгээд бүх зүйл сайхан голдролтой орох. Тэв сайхан цаг мөч ирэндээ өөдрөг нөгөө итгэлээ алдаж болохгүй шүү дээ. Итгэл алдчих юм бол бас итгэлээ алддаг болсон. Одоо ер нь итгэл найдвар алдчихж байна. Одоо монголчууд маань энэ уу гашхамс үсээс олоороо өгч өргөдөг боллоо. Ямар ч сайхан салхитай байгаад ийм олон хүчээ болохоор салхины хэрэггүй болж байна одоо. Тэгээд одоо дээрэс нь газар хөдлөхөд бол эцэг бэлэн болчлоо. Одоо би бол энэ их дарамжлалын дараа энэ чинь тэр газар хөдлөлийн төвийг хүнтэй газараас хөнгөө газар руу шилжүүлж чадахгүй. Одоо миний бодоор бол зайсанд газар хөдлөх гэсэн бол Сүхбаатарын талбай руу шилжих байх. Сүхбаатарын талбайд газар хөдлөх гэсэн бол Баян зүрх дүүргүү шилждэг юм уу? Тэр нөгөө байгалийн тогтолцоо нь алдагдаад ирэхээр тэр юмнууд нь өөрчлөгддөг байхгүй. Маш аюултай. Тэгээд одоо итгэл найдвар байхгүй болсон. Одоо бол мэдэхгүй одоо цаашаа яахыг би мэдэхгүй байна. Одоо нэг өдөр увснуур задрах ч юм уу одоо би мэдэхгүй шүү дээ. Үндсэн тэр байх ёстой юмнуудыг байранд нь бушуухан тавихгүй бол тэгэл маш хэцүү болно. Одоо найдварг болсон. Одоо чамд тийш ихээр ихнээ сайхан байгаа бол нөгөө талдаа бүх итгэл найдвараа бартсан голдоо бартсан гэдэг хэцүү. Харин тийм. Одоо цаашдаа болчихсон. Тэгээ одоо би хэллээ одоо бүх орц гарцаар хэлүүлөөч тэр давхар зогсоол хийгээч одоо тэрний дагуу хүн амьд ороод амьддаг давхар бүх орц гарцаар хэлүүлээч нэг ч гэсэн хүн амьд гаргасаа гэд одоо сүүлчийн шатандаа ингэ орцсон юм. Би миний хувьд. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хэн тэргүүлдэг юм? Үндэсний аюулын зөвлөл байна уу? За одоо би чи юм ярина. Шүлхийн өвчин гарлаа. За шүлхийн өвчин гарахаас өмнө би жилийн сэргийн өдөрт газар очлоо. 10 хоногийн дараа гисэн шүү дээ очлоо. За одоо ингээд урдаас ингээд шүлхийн өвчин дараахаар ингээд олон хүмүүс орж ирж байна. Сүхбаатар аймгийн урд хилээр зүүн урд хилээр ингээд орж ирж байна. За тэгэхээр одоо яаралтай арга хэмжээ авахгүй бол энэ шүлхийн өвчин ингээд гарах юм бол Монголын бүх түүхий дүнгүү болно. Маш аюултай юм хортой нөлөө үзүүлэх гэж байна гэд ингэхгүй.
Тэгээ хэдийн цэргийн удирдах газрын тагнуулын алба гэж бай. Тагнуул гэж хэлийн тагнуулын алба гэж байд юм байна. За тэн дээр ингээд хүмүүс бас нэг уншиж тухаас салхураад нэг хуудас юм бичээд олон хуудас сурахч хүмүүс уншдаггүй шүү дээ. Нэг хуудас ингээд устгаагаад бичээд ингээд өглөө. Тэгээ хүүжийн хурандаа гэж одоо хэлийн цэргийн домог болцсон гэж яригдаад байна. Хүүжийн хурандаа ч чөлөөндөө гарцсан. Эсвэл одоо миний цагтаа миний дарга байсан юм л дээ. Тэгээ орж уулзлаа, би таны цэрэг байсан. Оронтын багдрын батальонд байсан. Би ингээд мэрэгэн буулагч байсан. Одоо тэгэхэд нөгөө 30 сумаар АК-гаар 30 сумаар хараалахгүйгээр 25 бай онжсэн ингээд ярихгүй. Хин чин хүүжийн хурандаа санаж байна. Тийм байна. Тэгээд юу яалаа. Одоо ингээд манай бас ингээд хэлийн цэрэгтэй байсан. Тэгээд хоёр танд оролцсон юм байгаа гэсэн танаа аав маавын талаар манай энэ хэлийн цэргийн архивт бас байдгийн тэрийг аваараа маваараа гэдэг айгүй нааштай хандаад. Тэгээд би нөгөө юм ярьлаа. Одоо айтайхан болоод ирэх нь за одоо ингээд хятадаас ингээд шилхэн өвчин дараах чинь шилхэн өвчин ийм хортой ингээд түүхэн үед бүгд өнгөө болох нь ингээд бүхэн асуудал болох гэдэг. Тэгэхээр даруйх арга хэмжээ аваад бүгдээрээ ингээд хэвлийн хурал хий. Та сайхан тэр нөгөө хурандаа хуцаа өмсчих. Тэгээд ойлооч хэвлийн хурал хийгээд тий ахын тэлжтэй оролцуулъя. Одоо ингээд яаралтай арга хэмжээ авъя гэдэг ингэхгүй. За хүүжийн хурандаа тэр дор за тгийт гэсэн. Маргааш нөгөөдөр нь өөр бас. Тэгснэ хэлийн цэргийн удирдах газраас хэвлийн хурал хийсэн. Монгол улсын хэлийг 100% бүрэн дүүрэн хамгаалж чадахгүй. Бартаа саад ихтэй байдаг, хүн хүчний дутагдал ихтэй байдаг. Гэт. За ингээ эсрэгээрээ эргээд ич байгаа. Тэгэнгүүт чинь Монгол улсын ерөнхийд захаагийн хэлбэрт байж бас захаагийн хэлбэрт бичлээ. Ийм асуудал үүсгэж чинь ингэх чинь гэдэг ингээд бичсэн чинь хариу байдгүй. Тэр захаагийн хэлбэрт чи шашны зүйлс Бат Эрдэнэ гэж юм байсан. Тэр хүн хөөрхөн амтын ёстой их явсан тэрийг хөөсөлтөд. Огт төдлөөгүй тэгээд хөлхийн өвчин тарсан. Ихтэй бол өстой маш их болгоомжтой айжчихсан улсууд байсан. Сүүлдээ тэгээд дураараа болсон. ТV8 телевизд очиж телевизээр харах гэж үзлээ. Хэд хэдэн сонинд бичлээ. Ямар ч үр дүн байхгүй. Одоо тэр сонингууд над байгаа л да. Тэгээд тэр шилхэн өвчний чинь хараад ихэлсэн. Сүүлдээ манай монголчууд өөрсдөө тараад ирсэн шүү дээ. Мөнгө аваад. Одоо чинь Баянгор аймгийн Байдраг суманд өнөөдөр шилхий гарлаа гэхэд нэг хүн очиод тараачих. Хөвсгөл аймгийн Эрежид сумд шилхий гарлаа тэнд авчиад тараачих. Мөнгө аваад тараасдаг. Ийм болцсон шүү дээ. Ингээд бүр өчнөө хэл ам хийжээж ерөөсөө одоо энэ ганц шүлхий биш одоо ингээд төрөл бүрийн ийм өвчний ям тараах магадaltaй байна. Одоо ингээд цэрэг ард цагтаа нээлсэн юм эргүүл ингээд хотоор явуулъя. Одоо тэр сам автаа юм барьсан тийм хүмүүс байх юм бол ингээд шалгачаа игээд ингээд хөөцөлцөөрөө нэг тийм явуулахаар боллоо. За тэгсэн чинь нэг цагтаа нэг цэрэг хоёр. Тэр Баян хөсөөний буудал дээр нэг тэр юуны тэнд Баян зөвлөргийн тэнд ч юм уу нэг ганц хоёр ингээ явж байгаа. Одоо надад үзүүлж байгаа юм уу? Хэнд үзүүлээд байгаа юм одоо тэрийг. Тэгээд нөгөө цэрэг нь бол нэг хүүхэн мөнхөн арсан, хоолон дэргүүлсэн, тамхи татсан нэг тиймэрхүү байл. Яах тэр сам автаа хүн савтаа юм барьсан хүмүүсийг шалгаж байгаа юм байх. Тэгэл ингээд өнгөрсөн нэг удаа ингээд. Одоо нэг дарга нь яг нь тэр нөхөр ингээд километр гэдэг та нар тэрийг нэг атгах гэсэн юм байна. Стop бүкнэр үнэхээр амар. Одоо улаан бурхан өвчин дэлгэрээлээ. Коммунист засгийн үе чинь Оросууд бүх өвчнийг устгасан шүү 100%. Тэгээ одоо Монголын тэр түүхийн хаана байна? Хогдоор байна шүү дээ одоо. Үхрийн шир хэдэн мянгаар нэг хураацсан. Жил гатцсан одоо хэрэггүй. Ямар их хохирол гарч байгаад тооцож байна. Харин тэр хохирлол бүр альч талаараа. Тэр үед би зөвхөрлөө явсан. Норвегийн алтан үед бичлээ. Монгол улсын ерөнхий сайдд бичлээ. Одоо ийм болох гэж арга хэмжээ аваач. Ганц чарай байхгүй. Тэр хинт хэрэгтэй. Тэрдээс ашиг хүртдэг хүмүүс л хэрэгтэй. Тэрнээс биш Монголын ард түмэд хилэмжлэл контрол Монгол улс контрол дуусч байгаа юм. Тэгээ ер нь тэгээ сүүлдээ бол юмыг өөрчилж мэдээд
Тэр ямар ч үн цэнгүй болж байгаа байхгүй. Тийм үн цэний алдаад ирэхээр яа тийм хичнээн үнэн байсан ч тэр үн цэнгүй. Үн цэнгүй болохоор аажмаар ингээд одоо ямар ч хамгаалтгүй болно гэсэн Монгол улс. Хамгаалтын систем нь ажиллаад байдаг. Тэр хүлээж авдаг хүн байхгүй тийм ээ. Арга нарын юм шийдчихтэй. Хэрэггүй. Наадах чи Чингис хааны онгоныг удлаа хэлсэн. Тэрийг битээ тоо. Эсвэл наадах чинь биднээс наадах арайг дарсан. Одоо тэр шиг дар. За яг гэхдээ гайхалтай хамгаалтын системийг эвдчихэд тэгээ сууж хас одоо дарга байгаад яах юм бэ? Харин тийм ээ. Бүх зүйлчнийг өөрчлөлтөд мэдчихээд цогцоороо хоорондоо уялдаа холбоотой цогц систем байж ижил явдаг гэдгийг аль альдаа одоо нэг овоо ойлгоод ах шиг байгаа юм. Тэгээд түрүүний хэлсэн эрүүл мэндээ сайн бодороо урлаатрахаа тэгээд цаг гайгүй наашлах баха, эргэх баха. Тийм муу юм одоо намайг эмтэн дуудна, янз бүрийн хор морог нь элдий муухай юм өгнө өстөр хэцүү. Бүр амар алтан гац содонтой хүүхэн байгаа байхгүй. Тэгээ надаар аяж хийдэг гэртээ авчиад тэгээ бууз хийгээд буузын дотроо нөгөө юм холиод тэгээ надад өгч байгаа байхгүй. Тэгээ би хэллээ л дээ. Та их сайхан сэтгэлтэй үе юм аа. Алтан гацнууд нь зүүцсэн одоо ган төмөр даргын гараас алтан гацнууд хүлээжсэн зурагчийн энд байна. Баяа хонгор юм байгаа байхгүй. Тэгээд одоо таны охин чинь бол шүүх мөх хийдэг мундаг улсууд байна. Би яг таны хоолоос би амсчи. Тий. Ийм байгаа ч тий. Ганц энэ биш. Бүр амар өчнөө олон өрөвхтэй улсуудаар дамжуулж юм өгнө. Тэр хинт хэрэгтэй юм бэ? Монголчуудыг устгахыг гэсэн бодолтой хүмүүс байх. Хамгийн муухай хүмүүс нь ашиг олдог юм байл. Эндээс Монголын ард түмэн хогроод үхвээл өргөдөл ингээл дуустдаг. Тэндээс ашиг олж байгаа хүмүүс нь суйдхан байгаа байхгүй. Алтан уйгээ яриад байгаа тэр шудраг усын хонгил гэж хэлчихээд байна. Тэр шудраг усын хонглыг чинь алтан уйг өөрөө барьж авсан шүү дээ. Нэг хөгч нь бий бай. Одоо шудраг усын хонгил. Тэр ямар муухай юм хий. Тэр Монголын ард түмний эсрэг юу хийв? Одоо юу яриад байна? Энд чинь үнэхээр хэцүү байгааз. Тэгэхээр энэ Монголын ард түмэнд хамт идэхэд энэ нөхөр дайсан хоёрын ялгадаг болоос байдаг юмудаа зөв зөвтэй болгоос усын ард түмэн гээд нэгдээд байгаа боловч үнэн санаандаа хэдхэн хүнд үйлчлээд байгаа байхгүй. Энэ ард түмнийг туснаас халгаад тэгээд нэг тийш нь буруу тийш нь залгаад байна шүү дээ. Ховдын ард түмнийг бас адилхан ингээд. Тэгэхээр тэр ард түмэн хохирч өөрсдөө хохирч нь болж байгаа байхгүй. Ашиг олж байгаа нь хэдхэн улс төрчид. Тэгээд дараа нь яах вэ? Энэ ард түмнийг бүр салгаад ганцаар дуулаад юу болох вэ? Харин үнэхээр аюултай ийм амар юм хийчихэд тэгээ нэр төртөө яваад улс төрч болоод ингээ явна гэж бодохоор үнэхээр санагдав. Усын ард түмэн бүгдээрээ мөвчөд хэдхэн хүн тийм байгаа. яг ард түмэн Монголын ард түмэн бүгдээрээ мөвч хэдхэн хүний төлөөл Монгол улсын болчиход байна шүү дээ. Тэгэхээр бодохгүй бол одоо болохгүй. Одоо бол юм ороод ичээ. Цаг л болчихжээ. Одоо бол цаг бол маш их алдчихжээ. Одоо тэгээд цаашдаа юу болохыг мэдхгүй байна. Мэдээч хэрэггүй. Одоо мэдээч нэмэр болсон. яана тийм ээ. За ингэ. Тэгээ би юу яаж болох вэ? Дараагийн удаа би нэг сайхан амраараа нэлээ орой болцсон байна. за баярлалаа. За.